Чихийн тоглож. Бүтээлч юм аа нэрэ. What do you mean? Зэрэг байна. Чисгээр яа. Бүтээлч гэгэрээ. Гэгэрээ гэдэг. Миний ажил чиний тоглоом уу? Тэгж аа. Май зүгч юу гэж байгаа гэсэн тураах гэсэн байхгүй. Тэ сторийн дээр оруулах гэж магадгүй. Яа стори яг болчоо юу болоо. Чи нөө шилээ зөөх гэсэн. Гар би шилээ зүүе гэдгсэн чи чүр яах юм гэсэн чи. Төгөлсөн баа төгөлсөн. Зүшидрэх үү? Яах. Ядаргаад. Залуу нэг мета AI шилтэй болсон юм шиг байна гэл. Тийм. Тэгээс хөрх. Тэр амар гоё юм байл ч тээ. Яа. Нэг тийм моментыг авч үлдэхэд айгаа гоё юм л. Гэхдээ би стил тэр нөгөө яга нөө феррээр нэг гүйсэн шүү дээ тий. Сэднээ даа. Тий. Тэрийг бишиж чадаагүй даа амар харамсаад байна. Тэр бүр амар гоё дүрс үлдэхээсээ. Тэгээ амар гоё юм юу үлдэхээсэн бас. Тий. Яа би тэр жоохон нээчихэд би амжгаал байсан юм байна л та. Би тэгэд Сиднейгийн влог дээр нэг ферри нэг овсонгоцонд туух гээд нэг гүйсэн тий. Гоё шүү дээ. Тэгээ ирмүүдийг ингээд түрээд гүйсэн болохоор амар гоё. Тэр мета шил манайх амар гоё юм лээ. Уг нь бол бүр яг надад л хэрэгтэй юм л даач би нэг хараатай болохоор айгүйх зардалтай айгүйх явдалтай санагдаад түр орхицсан байгаа даа тэгэхээр. Тэгээ бас загварууд нь одоогоор нэг гоё develop хийж амжаагүй тэгээ нэг юм өргөн тэгэнгүүт чам шиг юм өргөн тухтай хүн. Өргөн тухтай хүмүүс надад болохоор ингээд нүүр дүрэн шил болчиход байгаа байхгүй. Илүү харин эрэгтэй хүмүүс л зохиод байгаа юм тий. Яг байх шүү гэн тий одоохондоо л тий. Ялч жоохон өргөн эрэгтэй байгаа даа маань. Тийм тэгэл тэр чинь маш олон юм тэндээ ингэж хийж байгаа учраас тэ батарейнаас ахуулаад тэгэхээр тэгээ явандаа тэгтээ бүр амар гоё болчих хоо гоё юм л. За тэгээ өнөөдрийн спонсор Metano Ray-Ban нөө. Тэгээ Ray-Ban-ийнхаа баярлаа. Дараа удаа шилээ явуулна гэж бодож байна. Тэгээд би гоё зүж үзээд те ревю хийлээ те. Тэгээ. За сайн байцгаана уу манайхаа 2026 он болсон байна. Итгэж байна уу? Нэрнтэй 26 он болсон те. 22 онд ирсэн шүү дээ хоёлаа. Австралид. Ерөөс жилийн өмнө л ирсэн юм шиг санагдаж байна. Яг үнийг хэлэхэд. Тэгээ би 4 жил дээр орж байгаа юм шүү дээ одоо. Вау тий. Гал. Нэрийг амар хурдан юм аа. Яа. Фүн гэл нэг жил нэг хэдхэн сар байсан юм шиг санагдаж байна тий. Тэгээ одоо яг нэг Австралийн хамгийн урт лонгийн амралт болж байна. Тэгээд энэ ингээд жилд амарч болох манайхаар наадмын амралт юм хамгийн урт амралт болохоор тавьдаг тийм expectation их өндөртэй байх юм тий. Амрангуудаа одоо би нэг амардгүй ч гэсэн хоёул ингээ амархаараа хамт та гэрээ нэг гоё зэгцэлж нэг бүх хог новшноосоо салъя. Амархаараа гоё ийш тийш явж аялья. Амархаараа гэлдэг доо. Амархаараа гэдэг тэр жигсаалт ингээ бүр амар хөөгтэй. Тэр нэг амжихгүй болоод тэгээд дахиад нэг жил хүлээнэ гэж бодсон чинь амар гониг төрж мөрөөд те. Гэтээс гэхдээ дайжгүй л хоёлаа. Яг нөө Сидней явахын өмнө надад тийг санагдаад байна. Тэгээд яваад ирсэн чинь нэг тийм том ажил амжуулсан юм санагдаад. Одоо бодвол тэр Сидней явъя гэдэг тэр зүйл нь их чухал бас байсан юм шиг байна тийм үү? Тэр айгу удаан бодсон юм болоо одоо. Удаан бодсноос гадна тэр чинь ингээд айгу гоё experience болсон байхгүй юу тийм. Тэр утгаараа гоё experience авсан. Тийм гоё experience аваад хоёлаа ингээд нэг юм амралтаа айгу үр бүтээлтэй өнгөрөөсөн юм шиг мэдрэмж төрсэн. Тийм байна. Баггүй тийм. Манайх энэ миний үс нөгөө жимнээс орж ирээд нойттой үсэг ингэж өөр самнахаас өөр аргагүйсэн болохоор ингээд самцсан баг. Хөрх мөн шүү. Хөрх мөн. Баярлалаа гэж хэлэх гэжсэн. Хөрх мөн хэлээд өгөөрэй. Хэлээд өгөөрэй тий. Комент хийгээд өгөөрэй. Угнаас би тэгсэн үг нэг юм асуусан чинь ивэл очсноо. Тэгсэн гэгээрээ. Уучлаарай гэгээрээ гэдэг үү? Юу гэлээ. Нэг тийм уучлаа номог тэгээд гэсэн шүү дээ. Аа номог уучлаарай гэгээрээ гэдэг. Номоо нэг буруу юм хийчингүүд гялс очоо тий уучлаарай гэгээрээ. Тэрнээс тийм хөрх. Угнаа гэгээрээ гэж ярьдаг болсон. Тэр шиг хөрхэн банд гэгээрээ манайхаа. Хөрхэн банд гэгээрээ. Яа тэгээд Сиднейгийн аялал бол үнэхээр гоёсэн тий. Гоёлаа. Нэг хөдөө яваад ирэхээр ингээд бүр нэг юм ядралт ч юм эсвэл нэг Монгоц мохсоор хоол яваад ирэхээр нэг тийм амралтаар явсан амар гүн ядралт үлдчихтэй шүү дээ. Тий. Саяын удаагийнх бол амар гайгүй байсан. Бас тэгтээ ядарсан. Ядрах нь бол тэгтээ яг 2000 км жолоо барьсан хүнтэй бол би одоо тэгтээ үгүй бодсноос бол ихтэй нэр ингэсэн нэг хайхтар ядарсангүй. Тэгээ нэг хайхтар бас хэцүүч байсангүй. Полиш үн тийж амар урт машинаар тэр явж байгаа хүчтэй хамгийн дээдлэл 300 400 км л явжсан баг тий. Тэнгүү чин
Мельбурнээс Сидней рүү талдаа нэг 870 мал. Тэгээд нэг хажуугаар нь жоохон ингээ хазаагаад явж байгаа учраас нэг 900 ч юм уу те. Сидней дотроо бас явж байгаа юм те. Тэгээ буцаад ирж байгаа ингээ. Тэгэхээр нэг нийтдээ бол нэг 2000 гаруй километр байгаа байхгүй те. Бараг хоёлаа бүр тэгж төсөөлчих байгаагүй те. Тэгж өөр нь явна гэдэг зүйлийг те. Тэгээ хоёр хүүхэдтэй. Гэхдээ яг яваад ирсний дараа бол эн чинь бас дажгүй юм байна те. Гой бас гоё юм байна гэдэг тэр мэдрэмжийг авсан. Тэ ер нь машинаар ингэж аялахаас их гоё юм лээ. Хаашаа явах уу гэж бодож ирч мэрч энэ. Тэ. Одоо арай жоох юм бүр хол газар юмар байна гэдэг ч тэ. Бристбен орхоо. Замараас Камбера орсон дээ. Тэгсэн Камбера орсон. Камбераст юу ч байхгүй лээ. Камберт монголчууд уучлаарай. Юу ч байхгүй. Тэгтээ тэр нөгөө гоё ресторан байдаг гэдгсэн ш тэ. Монгол уу? Тийш нь ороход тэрийг нь өстой яасангүй тэ. Тийм ээ, тэгт хоёлоо Сидней мэднээд очиж хөтлээ. Яг гэхдээ нэг гоё ахгүй юу? Харин тий. Бүр амар гоё ресторан гэдсэн шүү дээ. Тэрийг л очиж үзэх байсан. Тэгээд гэхдээ бусдаараа л үнэхээр юу ч байхгүй юм шиг байлээ. Яг ингээд тий. Нүд зархан байхгүйсэн шүү. Супайгаагүй тий. За муухай илчнүүд. Манай улсын нийслэл шүү дээ. Энэ одоо Монголд идэх хүмүүс мэдэх болов. Та нар Австралийн нийслэлийг Сидней гэж боддгоо. Камбера шүү дээ. Яа. Гэхдээ нэр ингэсэ Камбера гэж Монголд байхад бол өстой сонсдгүй байсан. Өөөө ч гэсэн би ингээ Brisbane илүү гэж орж ирээд идэх. За ямарсан Сидней биш гэж орж ирээд. Сидней Мельбурн биш учраас Brisbane илүү Камбера илүү дандаа боддоо шүү дээ. Тэ ямарсан аялал гоё байлаа. Хүүхдүүдтэйгээ бас яг ингээд замд явах их гоё байлаа тий. Жохон хэцүү ч гэсэн яг үндээс айгүй хэцүү. Одоо ингээл ирмэн бол ингээл уйлчиж байгаа юм тий. Орилоо бол тий. Гэж зүгээр ингээл бүр нэг сүүл рүүгээ бас тэр орилоо сурцсан тий нэг бас заваа тий. Ойлгоход нэг юм ингээд өгөөдсэн ч бүр тий. Тэгээс сүүл рүүгээ тэрийг заа энийг нь арай л дэмдлээ гэд жохон гүрийгээ тэгэнгүүт бүр 30 минут орилж морилаа. Тэр нь жохон хэцүү байсан ч гэсэн ер нь бол айгүй гоё тийм дурсамжтай. Тэгээс ивэл бас айгүй гоё таалагдах шиг болсон те нэг хөөрхөн. Одоо хаашаа явах юм? Ингэх юм уу, тэх юм уу? Хоёлаа одоо хэдүүлээ яах юм гээл те нэг тийм. Одоо ивэлчин хэдүүлээ нөгөө Вьетнам, Таиланд энтрээр аялахад бол бас арай л жоохон байсан шүү дээ. Одоо зарим юм бол сандгүй шүү дээ те. Одоо саяны явсныг бол айгүй хөөрхөн санах бах те. Жоох эвгүй энэ нөгөө рекламны цамц учраас аюу гоё суух хэрэгтэй. Модель хийлтэй ч. Тийм нэрэ. Таскина цамцаар дууссан баха. Энэ цөөхөн баг шүү. Тэгээ нэрнгээсээ Plenty маань бас аюу оны эцсийн сүүлийн том ажиллалаа бүгд дууссан байна. Нэрэ мондог байлаа. Тийм багц хоёрыг үрье. Монгол хариуц хоёртаа бас баярлалаа. Plenty маань дууслаа. Тэгэл би ингээл дандаа л бодд юм дөө. Тэгэл 3 дахь жилдээ л бодож ин тэ хүмүүс ингээд айгүй гоё саппорт үзүүлээд гоё авч байна. Үнэхээр Plenty бол яг тийм хайр мэдрүүлдэг бас жижигхэн прожект. Тэгээ ер нь бас хүрээ нэлийн тэлчиж гэж харж ирсэн. Ер нь тийм. Тэгээд бага бас томруулах бас цаг болсон юм байна да. Ирэх жил ингээд бүр яг юм комплекс тиймээр ажиллая да гэж бас ингэж бодогдсон тийм байна. Харин тэгсэн. Тэгээд одоо энэ чинь 3 дахь жилдээ шүү дээ тэгээд жил болгоно л нэг юм сураал ойлгоол хүмүүсийн одоо фидбек хүмүүсээс ирж байгаа янз бүрийн санал хүсэлтүүд гомдлооч байдаг юм уу бүх зүйлүүдийг ингээл авангууд улам сайжраад байгааг нь харахаараас айгүй гоё ингээд нэг юм чинь ингээл хөгжиж явж байгаа тэрнийг хөгжлийнхаа явцаар л яваадах шиг байгаа. Тэгээд яг нөгөө авсан хүмүүсийн сэтгэл бол үнэхээр гоё. Plenty бол нэг юм бараа штэ. Ер нь бол зүгээр бараа Яг тэгж хэлж байна. За аачлаа. Гэхдээ чихийн тагталж байна. Чихийн тагталж. Яа, би амар гоёор хэлчихсэн юм л та. Тийм. Зүгээр яг ер нь юм зарж байгаа нь л гэж хэлчихсэн байхгүй юу? Гэхдээ авж байгаа хүмүүсийн тэр мэдрэмж амар гоё. Одоо ингэ зүгээр зараад ашгуудаа авчлаа инээ тэрэгэл ингээл дуусчихж байгаа зүйл ерөөсөө биш байгаа байхгүй. Ингээл авсан хүмүүс нь эргээд энэ юм байна штэ энэ ямар байсан гоё юм бэ ийм юм байна тийм юм байна гэл тэгээ хоёлаа нэг воркшоп бас хийсэн штэ тэ. Тэн дээр ингээл хүмүүсийн тэр өгж байгаа сэтгэлдлүүдийг нь тэ. Одоо чи өөрийнхөө одоо бодлоор ингээд хийсэн байгаа штэ. Гэтэл хүмүүс тэрийг авангуудаа бас өөр аргаар ашиглаад өөр илүү гой юмор ингээд хөгжүүлсэн байгаа даа байхгүй тий. Тэднийг ингээд харангууд маш гоё юм experience яваад байгаа юм шиг. Зүгээр ингээд бараа биш. Энэ бол нэг юм experience байх шиг санагдаад байгаа байхгүй. Тэр нь бол надад үнэхээр гоё байгаа. Тэгэл нэг анх чинь ингээд ийм планер хийя гэж хэлж хахад би бол ингээд
what гэлээ тэгчихсэн шүү дээ те. Тэгээ дээрээс нь чи өөрөө бүх дизайныг хий, би өөрөө бүгдийг ингээ хийчихье гээл те. Одоо ингээд харахад бол 3 жилийн дараа бол энэ үнэхээр амар гоё бүтээгдэхүүн, тэгээ үнэхээр гоё юм хүмүүс ч гэсэн маш гоё experience өгж байгаа. Тэгээд тэр workshop дээр ингээд хүмүүсийн хуваалцж байгаа тэр сэтгэлдлүүдийг нь сонсохоор ингээд бас нэг тодорхой хэмжээний тэр хүмүүс юмаа биелүүл одоо зорилгоо биелүүлэх ч юм уу те хүслээ биелүүлэхэд нэгээд жоохон ч гэсэн ингээд нэг юм тусалцсан юм шиг тийм мэдрэмж авсан. Тэр нь бүр амар гоё санагдсан. Би ингээд өөрийнхөө хүслүүдийг энэ дээрээ бичиж байгаа л тэгээ тэрийгэ сар сараар нь 7 хоногоор нь өдрөөр нь ингэж төлөвлөж байгаа ингэсэн ингээд мэдээж энэ дэвтэрний одоо яг дэвтэр байсан учраас тэрэндээ хүрсэн гэдэг зүйл бол мэдээж биш. Тэр хүний өөрийнх нь хичээл зүтгэл байгаа. Гэхдээ тэрэнд нь ингээ нэг жоохон ч гэсэн хамт байсан гэдэг нь үнэхээр гоё санагдсан. Тэр утгаараа бол тэгээд одоо ингээд нэг тийм амар гоё санагдаж хийдэг одоо project тий. Айгу завгүй байдаг ер нь л. Гэхдээ амар happy завгүй байдаг. Бас ингээ мэдэрч байгаа нь юм planner-ийн community-г одоо ингээд хамгийн анхны баг тэр гаргасан эдэн ширхэг ингээд ерөөсө бараг 90% намайг таньдаггүй авсан заяа. Тэгэл доорхноо ингээд дууссан. Тэнгүүд дараа жил бас ингээд амар хүлээлт үүссэн. 2 дахь жилд бол ингээд ямар нэг урамшуул ч юм уу тийм байгаагүй шүү дээ. Тэгтэл ингээд захиалга нээгээл шууд ингээд гарахад гэр гэл бүр амар их захиалгууд орж ирээл. Тэнгүүд яг тэрний ингээд ам маркетинг гэдэг шиг ингээд тэр юмд хэлээд энэ жил дахиад намайг ингээд 2 дахь жилдээ одоо юу гэдэг чи эхний жил 90 байсан бол дараа жил намайг дэвшин 70% нь явж өссөн юм уу те. Тэгсэн тэрний дараа жил нь ингээд одоо энэ жил арай зүрөөд нөгөө нэг авч байгаа хүмүүсийн юу ингээд бинээсээ дамжаад ингээд expand хийгээд ямар ч тийм анх хоёр гэдэг хүний талаар ойлголтгүй хүмүүс айгүйх авч байгаа. Тэгээд ингээд ойлголтгүй хүмүүс энэ дэвтэр чи амар гоё юм байлээ танахыг энэ тэндээс ингээд сонссон ингэсэн тэгсэн гэдэг юм айгүйх орж ирж байгаа нь айгүй гоё санагдсан юм уу. Тэр утгаараа бас ингээд яг ингээд энэ чинь ийм дэвтэр байд юм биш үү ингэж хөтэлт юм байна нэ тэр гэсэн юмнууд ингээд гаргаж ирсэн айгуугаа санагдсан. Дээрэс нь намайг таньж support хийж байгаа хүмүүсийг одоо ингээд дараагийн 27 он гарах хүртэл ч гэсэн аль болох нөгөө нэг хооронд engaged байлгаа таны workshop-аас шийдвэл эхэлж байгаа шүү дээ тий. Хийгээд ингээд энэ бүтэн жилийн турш ингээд өөрийнхөө хөтэлж байгаа бас share хийгээд ерөөхдөө би одоо миний ингээл нэг хүүхдээ юу яаж байгаа ч юм уу тий хүүхдээ харж байгаа хүүхдээ авч байгаа нэг хин тамаатай ингэж бодлохгүйгээр зүгээр энгийн байдлаар ингээд ингэж хөтэлж гин гэдэг юмнуудаа ингээд гаргаад ирэх юм бол хүн тэндээс ингээд санаа авдаг ч юм уу зүгээр за юм хөтлөе гэж бодох ч юм уу эсвэл өөрийнхөө арга барилыг болох ч юм уу тиймэрхүү юмнуудаас нь жоохон бодоод тий тэрхээ илүү юм нөгөө нэг YouTube байгаад хараг миний community based байгаад байгаа болохоор Instagram дээр ч хүмүүс арай шеэрлэх боломжтой арай нэг юу байдаг шүү дээ ингээд богинохон short content учраас хийх боломжтой учраас өөрийнхөө Instagram дээр бас нэг тиймэрхүү юмнуудыг хийгээд явъя гэж байна. Тийм зэрлэгтэй байгаа. Яа, nice. Үнэхээр гоёсан. Тэгээд сүүлийн 6 сар шүү дээ, тий. Ер нь бол сүүлийн 6 сар яг ажилласан project тэгээд амжилттай дуслаа. Тэгээд худалдаа авсан. Тэгээд сэтгэлээ үлдээсэн хүмүүст бас санал болгосон. Бүх хүмүүст маш баярлалаа. Баярлалаа. Тийм Planning Store-ийн dimension гэдэг бол үнэхээр нэр төр эрг байдаг шүү. Тий, харин тэ ингээд бас огт танихгүй хүмүүс ингээд бичлэг энэ төр хийж reel энэ төр хийсэн тийм тэр энэ төр үнэхээр гоё. Энэ жил үнэхээр маркетинг бол boost хийснээс өөрөөр бол үнэхээр юу ч хийгээгүй тийм. Зүгээр л би цэвэр өөрөө контент хийгээл хүмүүс дан амаараа ярьж амаараа ингэж хийж байгаа нь угаасаа хамгийн best юу болсон. Тэгээ угаасаа тийм төсөв байхгүй хүнд мөнгө өгөх нэгтгэр төсөв байхгүй. Тэгээд special thanks to тэгээ Jenny хамт олонд те. Энэ жил анх удаа тийм намайг бол тест 100% support хийгээд дэлгүүр дээрээ хамгийн анхны захиалгуудыг аваад ингээд Финландийн очиж үзэх тэр модельүүдийг байршуулад захиалгын бодтой маань ингээд гаргаад анх удаа тий баг л дэлгүүртэй юм шиг байсан. Тэгээд тэднийд бүр нэг төгрөгийг ч юу өгөөгүй бүр үнэхээр амар даам загсан. Тэгээд гэрлээдээ Jenny-ийнхаа хамт олон бүгдэнд нь маш их баярлалаа шүү. Баярлалаа. Big support гэж хэлмээр байна. Тэгээ үлдэгдэл одоо үлдэгдсэн нөгөө буцаас сав продуктууд байгаа шүү дээ. Одоо стикер бүгч байд юм уу? Стикер бүглэх юм байна даа. Бусад юм баг дууссан. Цамцнууд ганц нэг очиж магадгүй тийм. Цамцыг дэлгүүр дээрээс үзүүлж хувцлана гэхээр айгуу сонин. Тэгэхээр ерөөхдөө стикер бүкнүүдийг жишээлбэл очиад авах локейшнийг бол Jenny дээр оруулах шүү. Тэгээ өөртөө яаж тохироогүй гэж очиад тавьчих. Зөв энэ бичлэхээрээ гэрлээ ингээд мэдэгдэж байгаа шүү тий. Тийм чамд баярлангаа мэдэгдэж. Тайд маань бэлдэж байгаарэ тий удахгүй очиж шүү. Тийм байгаа. Гэтэ яг ингээд очиод үзээд авах гэдэг тэр бас айгүй чухал байгаад шүү хүмүүстэй. Хүмүүс ингээд ийм мэдэрч үзмээр байна гэдэг хүмүүс маш их байсан. Тэрийг бол Jenny-ийн гинхаан тусламжтайгаар тий энэ жил бол гоё хийж чадлаа. Тэгээ ирэх дараа жилүүдээс ч гэсэн аль болох тиймэрхүү боломжуудыг нээхийг хичээх болно. Тэгээ Jenny-тэй гал ярьчээ да тий.
За тэгээд үнэхээр special thanks шүү гэж хэлмээр байна. Чи тэгээд нэрэн энэ жил матчаг сонгосон үү те? Оо тийм би энэ жил ингээ Bubblegum би ч үгүй амар ягаан шүү дээ. Тэгээд Bubblegum авд юм уу? Тэгээ матча бүр үнэхээр гоё гараад ирсэн юм байна тий. Яах уу гэлтэл ер нь Bubblegum авъя да гэж бодоол. Ерөөсөө би ингээд ягаана ерөөсөө сонгохгүй байгаадсан байхгүй. Тэгэхээр энэ жилдээ ягаана авъя гэж бодож исэн чи Ирмүү ингээд дээр маань энэ хоёр үнэхээр бизнесээс хадаа хийх юм байна. Ирмүү ингээд дээр нь ингээд зүгээр сайхан зурцсан байт юм да. Тэгээ өөрийнхөө бас планер би бас төлөвлөгөөтэй л Монгол хүн байя гэсэн юм уу яасан. Ингээд зурцсан байт юм да. Тэгээд за одоо энийг тэгээд зарч чадахгүй юм. Өөрөө л ашиглаад байгаа. Өөрөө ашиглаад байгаа. Намайг юу матча ав гэсэн байлгүй дээ гэж бодоод тэгээ матчагаа сонгосон. Матча мөс энэ үнэхээр гоё те. Матча мөс маань үнэхээр супер гарч ирсэн. Тэгээд энэ үнгийг дахиж хизээ авчирч чадахыг бол үнэхээр хэлж мэдэхгүй байна. Заримдаа ингэнээр солиотой ч юм шиг санагддаг шүү дээ. Гэрлээд идэх байхгүй. Чиний бизнес үнэн ядаргаатай романтик юм аа ёо. Хүн орж ирээд баг чамайг танихгүй хүмүүс харчаа солиотой ч юм уу гэмээр юмнууд харцаар гараад гардыг шүү дээ. Нан дэвтэр байгаа гэхдээ зарахгүй гэд заяа. Тэгснэ тэдүү хүртэл хүргэхдэггүй гэд те. Одоо захиалах юм бол 12 сар хүртэл гарахгүй гэд би болтой гэс боогол өгчөөр санагдаад тийхгүй. Тэгснэ ингээ заримдаа чад битсэн хүмүүс те. Энэ дөрөв өнгө дахиж хизээ гарахгүй гэлтэй. Одоо хүмүүс дахиад гарахгүй гэд зөөхнөр хийхгүй гэд гэс боогол өгчөөр байх чинь. Ядаргаатай романтик юм хийх юм ба танаа юу энэ пландийнхын ч ингээ тэгээд тахгүй. Тэгэхээр үнэхээр амар тийм юу тэгэхээр энэ өнгийг бас одоо яаж эргэж авчирхаа хэдэн жилээр эргэж авчирхаа бас хэлж мэдэхгүй байна те. Үнэхээр гоё. Гойсон тэгээд бас чам баяр хүргэе. Just мондаг юм аа үнэхээр. Тэгээ манай teamwork бид дөрвийн teamwork бас амар гоё л явлаа те. Энэ жил бас манай Монголд байсан хоёр маань бүх Монгол дахь одоо хүргэлт бараа бүтээгдэхүүн бүгднийг зохицуулсан тэр хоёртаас дахин баярлалаа. Бид тэдийн багийн ажиллагаа бол маш сайн байлаа. Тэгээд би зүгээр яг одоо ингээд 3 жил болж байна ингээ харахад чи бас ихтэй үнэхээр бүтээлч юм аа нэрэ. What do you mean? Зэрэг байна. Сисмээр яа. Дэлч гэгэрээ. Гэгэрээ гэдэг. Гэхдээ нэр ингэсэн зөв миний нүдэн дээр 100% бүх юм нь өөрөө хийж байгаа гэдэг бол надад бүр за яхаа чи арай л яг хэвлээгүй л дээ тий. Тэ гэхдээ одоо их тэр нөгөө юм бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг талаасаа бүгднгийн яг өөрөө хийгээд бүх дизайн, бүх контент, бүх юм нь өөрөө ингэ санаагаараа гаргаж тэгээ өөрөө тэрийг ингэ хийж байгаа чамаа харахаар ингэ хажуус вау гэж нөр үнэхээр бас боддог шүү тэгээд үнэхээр мундаг юм аа. Ирэх жил дахиад гой болгох санаанууд ирэх жилийн хөнгөнийхөө хоёрын болно гэж шийдсэн байгаа. Тэгээ энэ жилийн саб продуктууд бас үнэхээр супер байсан. Одоо тэр магнет планер үнэхээр гой бүтээгдэхүүн, стикер бүк үнэхээр гой бүтээгдэхүүн тэгэл мундаг юм аа. Мундаг. Тэгээ бүгд би мундаг их тэртэй юм аа. Мундаг гэгэрээ. Мааха мундаг гэд комент үлдээгээрээ. Тэгээд одоо бүр бараг л одооноос л ажилдаа 27 оны пландд орох хэрэгтэй юм шиг санагцсан. Амар гой саналууд одоо санаанууд ч юм уу төрж орж ирсэн. Тэгээд тэднэрээ ингээ хэрэгжүүлнэ гэдэгтээ бол итгэлтэй байна. Тэ? Тэгээд ирэх жилээс бүр олонгой саб продуктуудтай бүх юм айгуугаа дахиад сайжруулад ингээд бас хийх юм аа. Тэгэхээр пландын өсөлт тэ та бүхний өсөлттэй зэрэгцэн явж байгаа гэдэгт итгэлтэй байна шүү. За окей. Хойло өнөөдрийнхөө сэдвээр орох гэж байна. Маш уртаадан лайф апдейт хийчлээ тий. Тэглээ. За тэгэхээр энэ удаагийн бичлэг маань бид хоёрын 3 дахь жилдээ уламжлал болгон хийж буй 2026 онд манай гэр бүл болон тий одоо би бас юу төлөвлөж байна вэ гэдгээ бас би манай гэр бүл гэдэгт чи багтж байгаа шүү. Бас би ч гэсэн дангаа. Жид ховдаа юу? Би бас ховдаа. Би ховдаас ганц хоёрыг төлөвлөсөн шүү. Гайгүй. Зүгээр үү? Ингээ чи нөгөө бичээг болохоор ч хэлж аваа тэр чи юу ажиллахгүй байхгүй юу? Гэтэ зүгээр үстэй. Зүгээр аа. За тэгэхээр манай хэд бас төлөвлөгөөгөө хийгээ сууж авах гэж бодож байна. Тэгэхээр хамгийн эхлээд 2026 онд биелэх хүслүүд гэж байдаг. Жил болгон хэлдэг. Гэхдээ дахиад хэлье. Энэ жил ингээд энэ хүслүүд дээр юу бичдэг вэ гэхээр зорилго болгож ингээ хуваахад айгүй тийм complicated бөгөөд хүсдэг зүйлсүүдээ бичдэг. Одоо жишээлбэл ээж аав минь эрүүл сайхан байгаасай, тэ гэр бүл минь ийм байгаасай, тэр маань ингээсэй. Одоо сайн сайхан хүмүүстэй уулзраасай гэдэг. Тэ хүмүүс одоо сайн сайхан хүнтэй уулзрахын тулд ямар зорилго гаргахаа бол мэдэхгүй шүү дээ, тэ. Гэх мэтчлийн тиймэрхүү хүслүүдээ бичдэг. За тэ хамгийн ихэнд нь болохоор 2026 оны мото өрөө өг гэсэн байна. За чи миний өрөө юу гэж бодож байна? Дахин глоу ап их. Бүр глоу ап. Тэ бүр глоу. Чинийх юу юм? Яг тэгж бичээгүй. Тэгтээ бодчихлоо. Тий. Сэтгэлийн амар амгалан олмор. Олоогүй нэ. Олоогүй. Ерөн зөв амар гоё юм амар тайван байд сурахыг л хүсэж байна. Хичээдгээрээ хичээмээр байна, зордгоороо зормоор байна, тий. Гэхдээ л
амар тайван байж бас сурмаар. Тэрний нэг юм балансыг илүү гоё олж сурмаар санагдаа. Тэр бол миний энэ жилийн ер нь одоо хамгийн том зорилго гэж би бол өөртөө бодоод байгаа. За юу хийхээр бас нэг чи одоо мэдмээр байна. За манай гэр бүлийн төлөвлөгөө ер нь ингэж гарсан байна. Энэ зурхаа гардаг шиг тий. За энэ жил ингэхээр болсон байна гэд. Гэхдээ ингээд ерөнхийдөө хоёлаа төлөвлөгөө юмнуудаа бол маш их ярилцдаг шүү дээ тий. Маш их ярилцдаг. Тэрийг чи амар гоё ингээд багцлчтэй юм санагддаг надад бол. Ер нь бол тий. Одоо ингээд агагийн одоо жишээлбэл энэ дээр бичсэн байгаа дээр надад нэг тийм surprise ерөөсөө байхгүй. Тийм зорих юм ойлаа гэдэг. Тийм ерөөсөө байхгүй. Би тэр ерөнхийдөө дандаа ингэж за эх жил хоёлаа юу их үү? Одоо ер нь хоёлынд нь юу эрэхтэй бэлээ? Яах ёстой байлаа гэдэг зүйлээ маш их ярилцдаг. Тэр зүйлүүдийг нахаа маш гоё ингээд багцлаад ингээд биччихдэг тий. Тэр нь бит хоёрын яг ингээд гэр бүлийн хамтаа зорих төлөвлөгөө болоод явдаг. Тэрийг ингээд ерөөхдөө тий нэг өглөөний цайн дээр 3 удаа уншдаг. Тиймэрхүү байдлаар явждаг болохоор гоё байдаг шүү дээ. За хамгийн ихнийх нь карьер гэж эхэлж байна. Тэгэхээр энэ жилийн 2 3 дугаар термээс эхлээд би ажил хай гэж бодож байгаа. Австралид одоо нөгөө нэг цэцэрлэгт орох хуваараар бол 2028 онд орно. Тэгэхгүй гэхээр өдрийн одоо нэг бараг 200-аас 250 долларын өдрийн штэ манайхаа Австрали долларын юм day care-үүд байдаг. Өөр сонголт байхгүй. Өөр хувийн цэцэрлэгүүд нь 3 наснаас доош хүүхдэд бол байдаггүй. Тэгэхээр тэр утгаараа эрмөнжнөө 4 сараас хойш төрсөн гэдэг утгаараа бүр 28 он руу орчиж байгаа. Тэгэхээр хүүхдээ үлдэхтэй бодох хэрэгтэй тийм л шүү дээ. Сарын нөө. Тийм. Тэгэхээр хүүхдээ би ингээд гэртээ байгаагаа энэ удаа бүр ингээд fully enjoy хийж байгаа. Ингээд амар гоё байгаа. Би ингээд ажилд орох юмсан хамт олон даа гэж бодохгүй байгаа. Тэрний нэг нь үдчихэж байгаа та бах бас яшилтгаан нь тий. Би ингээд нийгмээс тасарсан мэдрэмжийг юусэн авахгүй байгаа. Надаа одоо ямар мэдрэмж орж ирээд байгаа вэ гэхээр за ингээд 28 оноо хүлээгээ ээжсэн чинь Австралиас явах болчих үү гэдэг айц төрөд байгаа байхгүй юу? Нэг энд би ингээд өөрийнхөө ажлын туршлагыг үүсэхгүй бол надад насан туршийн insecurity үүдэлдэх юм шиг санагдаад байгаа. Хожим нэг харамсах тий. Тэгчтэй л байж тээ гэдэгтэй. Зүгээр огт ажиллаагүй гэдэг нэг тийм юм үлдчих юм шиг бол санагтаад байгаа. Тэгээ дээрэс нь энэ олон мөнгө төгөлд сурсан юм ер нь л ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр санхүүгийн хувьд бол энэ манад бол нэг амар төвшил авчрахгүй тий. Тэгтээ ялангуяа ихэнх үедээ бол тий. Ихэнх үедээ бол тэгэхээр эхлээд угаасаа ер нь бол ингээд боддоор хараад үзэх юм бол би бол part time л ажил болох юм бэлээ л дээ. Тэгэхээр ажилд авах юм байна уу гэж тий. Яг эхний гарц нь бол би юу гэж хараад байгаа вэ гэхээр шууд мэргэжлийн ажил руу ланд хийж чадахгүй л ч гэсэн ийм хүнтэй харьцдаг одоо reception ч байдаг юм уу тэгэхгүй зөөгч бол биш аа. Тэгэхээр ийм хүнтэй харьцдаг, яг хэл ашигладаг Австралийн ийм соёл танилцуулах жоохон мэрэгчлээс маань хол байж болно. Тэгэж эхлүүлдэг юм уу гэж юу н бодоод байгаа. Тэгээд үргэлжлээд ингээд тэрнээсээ одоо хэл усаа ч юм уу тэг ингээд нэг жоохон өөрийгөө ингээд менеж хийж чадах үгүйгээ харчаад тэгээд цаашаа гэн үргэлжлүүлж явъя гэж юу н бодоод байгаа. Би тэр чинь тэгж ярьсан юм. Тийм. Тэр нь ч юу н зөв бах. Тий. Одоо ялангуяа яалтчгүй одоо эрмөнчин 19 сартай гэдэгтэй хагастай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр цэцэрлэгт орох хаа байсан юм болоогүй байна. Тэгээд яг сая анхаагийн хэлдгээр өдрийн тэрх мөнгийг төлөөд өгснөө тэрийг олох гэж ажиллана гэхээр нэг яг нэг тийм гоё бууж өгөхгүй байгаа даа. Гэхдээ ямар нэгэн байдлаар эхлүүлээ явж явах хэвээр. Тий. Тэгээд тэр нь ямар ч төрлийн ажил байсан бай хамаа ахгүй тэл эхлүүлэл явж явах нь чухал байх гэдэг утгаараа тий энэ жилээс ямар ч гэсэн ингээд багаар бол эхлэх нь зөв баха. Тэгээд уул нь болвол гоё контент бүтээх талын part time-ийн ажил ч юм уу тий. Тиймэрхүү зүйл байвал илүү гоё байх гэж бол бодож байгаа. Тийм би тэгтээ өөрөө юм сошиал медиагаар ажиллахыг ерөөс хүсэхгүй юм. Тий сошиал медиа биш зүгээр одоо юу гэх юм энэ одоо жишээл Стан гэдэг ч юм уу нөө нэг тий Австралийн Netflix шүү тий тэрний нэг юм одоо YouTube-ээс яах вэ тийм биз дээ. Тий зүгээр нэг тийм энд яаж тэр контентуудыг хийж гин гэдэг зүйлд нь оролцоод явах нь өөрөө маш гоё experience болох байх гэж бодож байгаа. Тэгээд тиймэрхүү Стан таньдаг хүн байвал хэлээрээ. Чин яг одоогоор яг ярьж байгаа чиний нүн анх Google Amazon-д орно гэдэг шиг л надад санагдаад байгаа юм л да ер нь. Миний нөгөө юу зорилго нь явж юу болох нь мэдэхгүй. Гэтэ орно шүү дээ. Болдгийн шүү. Орно. Хизээ нэгэн цагт яг энүүгээр ингээд за Google-д орлоо гэх тээ. За Meta-д орлоо гэдээ ярьж байна. Meta нэг шил авсан байсан да. Тэгээд би ажил дээр энэ жил янз бүрийн юм зориог. Би чинь хүмүүст ярьсан гэнэ.
Ийм жилэнтэй болно гэж. За ойлголоо. За тэрийг чих юм шиг тий. Зорилготой болчихлоо. Зүг чадах уу? Чадна шүү. 4 жил тоглоо ингээд бичгээд чи тоглоод бичсэн үү? Өнгөрсөн жил. Миний ажил чиний тоглоом уу? Тэгж аваад. My joke to you. Тий. Энэ жил нөгөө янз бүрийн зориогүй гэдэг Яг энийг би ажил гэж бичээгүй би чи энийг ямар ч аргаар оруулж болно зөө юу. Ойлголоо. Чи юм орлоготой л болох хэрэгтэй. Ойлголоо тий. Ажлынхаа хажуугаар юм хэлсэн ч болно тий. Чи мөрөө нөгөө оройдоо өвөр нэг доор даш маш зөөмөр юм. Тий. Гамбар юмас. Ажлаа тараа шууд ирмээргүй. Тэгээ тийм нэг $50 хийгээд чамаа гэдэг ирмээр тий. $50 хийж байгаа ирмээр. Окей. Тэгээ би зүгээр нөгөө яг ажил дээрээ юм зориогүй гэдэг нь яг ажилдаа ороод 2 жил болсон байгаа шүү дээ. Тэгээд энэ 2 жилд бол би бас биш нэг юм level up хийх хэрэгтэй байгаа даа. Яг тэгэхээр ингэ бүр хамгийн доороос нь эхэлсэн учраас тэр утгаараа энэ 2 жил бол яг тэгж бүр амар их явсан. Одоо ингээд нэлээд чичирсэн. Тий, ингээд чичрээл одоо ингэх хэрэгтэй нь, тэг хэрэгтэй нь, ингэх хэрэгтэй нь, тэг хэрэгтэй нь гэл тэрийг бол яг энэ сая 2 жил хийгээд тэгээд нэг мэдэрсэн зүйл нь болохоор сүүл рүүгээ би нэлээд стресстэй эхэлсэн. Нэлээд стрессч эхэлсэн. Ажлаасаа ингээд кайф авах нь маш багасч эхэлсэн. Тэгээд ирэнгүүт яг юм хувийн амьдралд тэр айгуу тийм сөргөөр нөлөөлж эхэлж байгаа юм шиг санагдсан сүүл рүүгээ. Ингээл нэг стресс гэн айгуу амархан болчиход байсан. Ямар нэг юм ингээд бухимдах нь айгуу амархан болчиход байсан. Тэгэхээр тэр утгаараа би нөгөө түрүүний хэлсэн нэг юм жоохон тайван байж сурмаар байна гэдэг юмыг ингээд хамтд нь маш сайн авч явъя гэдэг утгаараа одоо юу гэдэг нь яг ажлынхаа хувьд за би ингэж step up хиймээр байна гэдэг юмыг бол огт зориагүй. Гэхдээ мэдээж ахагийн бичсэн байгаа. Тэ? Тэр тоонд хүрэхийг хичээл ийм орлоготой болно гэж шийдсэн. Тэ? Зөв тэгж стрессж байгаа ч юм бол нэг мэдрэгдээгүй. Яг би гаднаа нэг хайхтар гарахгүй ч юм байж магадгүй. Гэхдээ дотроо бол яг тиймэрхүү мэдрэмжүүдийг бол би яг зөв нөгөө тийм мэдрэмж эрх нь ойлгомжтой гэж бодож байгаа учраас тэрийг аль болох өөрөө дард сурыг гэж одоо ингээд амхандаа хичээгээд байгаа царай л тэр яг. Гэхдээ тэр чинь бас яг тийж за дарчээгээ тэгэнгүүт гэж байгаа дарагдаад байгаа зүйл биш байгаа даахгүй. Хоримтлагтаад байгаа байхгүй ингээд өнгөцгөн дээрээ дарагдаад байгаа юм шиг мөртлөө яг нэлээд гүндээ болохоро тэр хоримтлагтаад байгаа юм шиг санагдаад байгаа надад. Тэгэхээр сая ямарсан ингээд хэд хоног маш гоё амарлаа. Одоо эргээд маргааш нөгөөдөр ажилдаа орох гэж байна те. Ер нь ажилдаа ороход бол амар юм бэлэн болцсон байна те. Ингээд юуны сэтгэл санааны хувьд бол те бэлэн болцсон байна. Тэгвэл энэ жилийн хувьд бол би яг тэгж step up гэнтэр гэхгүй. Гэтэ би өдөр тутмынхаа аймнуудыг зорилгоудыг одоо биш нөгөө борлуулалт хариуцж ажиллаж байгаа учраас борлуулалтын төлөвлөгөөнүүд энэ төр гэдэг юм аа мэдээ зориул явна. Энэ угсаа ингээд амар тодорхой зүйл. Тэрнээсээ илүүтэйгээр би зүгээр яг ажиллаа хийнгээ тэрийгээ илүү гоё enjoy хийгээд тэгээ өдөр тутмынхаа амьдралаач илүү гоё enjoy хийгээд тэгээ нэг тийм гоё ажиллангаа гоё амьдэрсэн нэг тийм жил болгоё гэж бодож байгаа. Тэгээд яг хав давхар нэг зорж байгаа зүйл нь болохоор ажлын байран дээрх өөрийгөө улам гоёор илэрхийлж сурах тал дээр л амар сайн харах гэж бодож байгаа. Ер нь бас англи хэл дээрээс нь зөвхөн англи хэл биш ч гэсэн ерөөхдөө нэг юм яавал ажлын байран дээр өөрийгөө бүр ингээд маш гоёор тэ өөрийгөө ингээд дараагийн түвшинд гаргах үз тэ тийм одоо илэрхийлэмж тийм зүйлүүдийг одоо communication skill-ийг сайжруулъя гэж бол бодож байгаа. Тэрэн дээр л илүү сайн анхаарч гэж бодож байгаа. Тэгээд тэрийг үнэхээр сайн чаддаг болчих юм бол тэр нь эргээд дараагийнхаа одоо тэ степүүдэд маш том түлхэц болох. Ялангуяа миний төрлийн ажил хийдэг хүмүүс. Би бол ер нь бол ярьж л ажил хийж байгаа хүн байгаа байхгүй юу. Гэхдээ миний тэр ярих одоо чадвар англи хэл дээр бол яалтчгүй айгу муу байгаа даа. Уул Монголд бол ингээд яг хамт ажиллаж байсан хүмүүс тэр ерөөхдөө Монголд бол ингээд ажиллаа ярьж хийх амар амархан санагддаг байсан. Тэ ингээ ямар нэгэн байдлаар ингээ амар гоо болгочдаг. Багийнхан дайрч бай, бизнес одоо уулзалтч бай ингээд амар гоо болгочдаг. Энд бол яг тэрэн дээр ингээд маш их гацдаг зүйлүүд, маш их ингээд тэр бас давхар амар их стресс нэмээд тах шиг байна. Тий. Тэр зүйлүүдээ энэ жил нэлээд гоё смут болгохын тулд ажиллая гэж бодож байгаа. Хамгийн том зорж байгаа зүйл нь бол тийм ба. 50 нарын морилготой болох. За 50. Яа. За. Чадна. Чадна гэж бичээрэй. Гигэрээ гэдэг. Чадна гигэрээ. Хүүгэнийг харчих юм. Харин хүүгэнийг харт. За дараагийнх нь болохоор би Instagram дээр 20 мянган дагагчтай болно гэж бодлоо. Тэгвэл би энийг ер нь бол хөгжүүлэе гэж хөгжүүлэхгүй л дээ. Би ерөөсө контентээс Instagram руу чирж ирдэггүй байсан байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө бол тэгж чирж ирэх хэрэгтэй юм шиг байлээ. Ерөнхийдөө
юуныхаа хувьд ингээд уялдаа холбооны хувьд тэгэхээр энэ жил би YouTube дээр бол зорилго тавиагүй. YouTube-ыг хийдгээрээ хийн. YouTube дээр бол би түрүү жил 50,000 дагагч магч хүрнэ гэж бодож байсан. Яг 50 нь ямар ч учиртай тоо юм тий мэдгүй. Яг яах гэж тавьч гэж бичсэн. Энэ дээр бас яах гэж хөр гэж байгаа юм. Мэдгүй. Нэг тийм тэгш гой тоонууд юм шүү. 15 гэчгээр нэг тийм сонин тий. Хоёрын оронд тий. За тэгээд яг зүгээр ингээд бичсэн энийг тийм зорж бол хөгжүүлэхгүй. Гэхдээ юу байгаа дээрэс нь би YouTube-ээс бол юм юу хүлээхэ болцсон. Одоо өсөлт ч юм уу, мөнгө ч юм уу тийм юм бол хүлээлт байхаа болчихсон. YouTube-ийн орлого зарлага бол үнэхээр яг л тэнцүү. Хүнээр имэйл гээл эдитэлгээл тэрнийхээ зарлага олсон тийм. Гэхдээ би ингээд өөр авдаг юмнууд нь бол шал өөр тийм. YouTube-ээс хүлээлт маань шал өөр болохоор тэрийг бол хийдгээрээ хийн. Тэр чинь ингээд миний ингээд нэг тийм та бүхэнтэй холбогдож тэгж байж байгаа нь илүү хамгийн гоё юутай байдаг. Тийм учраас тэр тал дээр хийн тэгээ өөрөө бас ээж үзмээр байгаа контентуудаа бас туршиж үзнэ. Контент хийж байгаа туршлага болгож хийж байгаа болохоос ш нөгөө нэг дагагч ч юм уу орлого зорж бол хийхгүй. Бүр тэрийг ингээ зорилгоосоо бүр аваа ийцэн. Өмнөх 2 жилүүдэд бол дандаа биччихсэн. Тэгээ энэ жил одоо аваа ийцэн. Хохин үү. Хохин чи яхаа өсөхгүй юм. Чи өсөхгүй байсан болохоор чамайг аваа ичлаа гэдэг. Тэгээ энэ жил тэгээ 23,000 дагагчтай байсан тий. Тийм 23,000 дагагчтай. Тийм. Instagram маань одоо 9,000 хэдэн зуун мэдэн зуун. Тийм 10,000 төгчөөс та. Тэгэхээр 20k дагагчтай болж. Тэгээ яах ч амдгүй гэхдээ ямарсан юм зорилго энэ жил зүгээр YouTube ямар нэгэн байдлаар нэг зорилго тавих хэрэгтэй байгаа даа. Хэрэгтэй юм аа манайхаа ангитай. За. Окей. Чамд Instagram дээр зорилттой юм манай нөхөр. За нэг 2003 ч тийм үү? Чи дөө. Мэдгүй. Дараа нь болохоор карьер явж байгаа штэ тийм манайхаа. Тэгэнгүүт Plandy 2027 байгаа. Амжилттай юу байна. Энэ жил би ингээд бас эргэжилт айгуу гоё юм төлөвлөсөн. Одоо ингэмээр юм байна. Ингээ гэл дахиад нэг юм санаануудаа ингээл тэмдэглээл. Үдийд л хамгийн их тэмдэглэдэг байхгүй. Уус яг нэг мэдрэмж авч байгаа болохоор тийм юу ирж байгаа ингэм гэдгээ хүртэл ингээ бичиж байгаа болохоор би сайн ингээ нэг сарын хамын төлөвлөлтөд энэ зэн чүчүүд одоо ингээд нарийнхан болцсон байж гэдэг юм уу те ингээд бичгээд ингэж орж ирж байгаа гэдэг юм уу. Тэр болгоно ингээ тэмдэглээд эх жилийн юм ийм байх юм гэдгийг гаргаад дээрээс нь сав продуктууд ийм гарна ингэн тэгэн гэдэг юм бодож байгаа учраас энийг 7 сард эхлэхэд бараг л хэмжихгүйсэн. Тэгэхээр бараг л 6 сараас эхлэх болчиход байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэрийг бас гоё болгохын тулд маш хичээх болно. Тэгээд та бүхний сатнал сэтгэлийг бас тэрнээс нь аваад тийм. Гоё. Чи тэгтээ өөрөө энийг өөрөө яг ийм планер дэвтрийг маш гоё ашигладаг болохоор тэр санаагаа яг ингээд бодит яг ийм болгоё гэдгийг гоё буулгаж ус чадах юм те нэр ингэсэ зүгээр. Энэ хэсэг татаа дрил болгоо. Тийм. Гэтэ нэрээс үнэхээр яг гоё би баг ингээд чамаг эргчил юу хийж байгаа болоо гэдгийг ингээд тоглоод байгаа байхгүй тий. Хоёлаа тэр талаар ерөөсөө ярилцдаггүй шүү дээ тий. Чи ус хөдөлдөггүй юм чи. Тий. Зүгөө. Одоо ерөнхийдөө эргчил иймэрхүү саб продуктуудыг ингэж хийхээр боллоо гэдэг зүйлээ би бас яг ер нь явж байгаад нэг 5 сар 6 сар хавцаа мэддэг байхгүй юу. Яг хийж эхлэхийнх нь өмнөх нь тий. Тэгэнгүүт анхаа болохоор ингээд бүр яг тэр санаануудаа нэг сартаа ингээд олцсон байгаад байдаг юм шиг байгаа юм тий. Тэгэхээр тэрийг ингээ харахаар бас амар гоё. Тий, тэрэндээ бүр одоо амар их. Чиний өөрийн чинь бас яг юм сонирхол хоббигоо бас юм. Тий. Яг харахгүй. Бизнес болгож байгаа нь айгүй гоё юм тий. Би тэг бүр өөрөө нэг савж зарахыг бүр амар мөрөөддөг заяа. Ер нь тэгээ өөрөө ингээ зогсоод зарж байгаа тий. Ингээд өнгөнөд байгаа тэгэхээр зарахгүй. Гэтэ. Одоо хөрөгдөх болоо. Тэгж гарахгүй. Чи тэгж баг тэгж гарахгүй гэж хэлмээр байгаа юм шүү. Тий, одоо ингээд оны баг сүүлд авч байгаа хүмүүс бол бүр огт нав мэдгүй хүмүүс байгаа заяа. Тэгж гарахгүй гэхээр ингээд гайхаад ингээ уурчаад байгаа хгүй юу. Та нар битүү худлаараа тэгээд ингээ яхаараа тэгж гардаг. Чи нэг 10 ширхэг хөвлөж гээд нэр чинь нөгөөсөө ямар ч боломжгүй шүү дээ тийм чинь. Тэг оролдоод үзүүлээд. Тэг өөрөө гэртээ хөвлөхгүй байгаа учраас тэгээд амар тэнэг л санагддаг баг. Гэтэ нэрсэн ингээд Монголд лончо өөрсдөө хийвэл гоё юм тий. Тийм. Нэг жижигхэн pop-up store Jenny дэр нэг л. Jenny дэр нэг л. Гэрлээ гэдэг өөртөө авчихсан баахан план дээр барьсан тий. За тэгээ карьер явж байгаа. За дээрэс нь карьер дээр нэг орж ирж байгаа юм болохоор энэ юмыг одоо би айгу удаан хийж гин тий. Одоо нэг юм хөгжүүлээд чам хөгжүүлэхгүй чам айгу удаан яваад хамгийн гол барьер нь болохоор ер нь л жоохон миний тархин дотор байгаа байхгүй. Энэ болохоор нөгөө нэг тэгээ би нэг өөрөө онлайн нэг юм сургалт юм нэг хальт эхлүүлчихэл тэрийг ингээл нэг юм нэг тэрэндээ зориулж юм хийгээд байгаа хэрнээ тэрийг ерөөсө зориулж чадахгүй байгаа даахгүй юу. Тэр нь ингээд хамгийн хэцүү байгаа юм нь би одоо хүнд юм заана гэхээр ямар тэнэг тий. Нэг тийм cringe мэдрэж байгаа. Нэг амар cringe мэдрэж төрөө. Гэхдээ ингээд би тэрийг хинт зарлахгүйгээр ингээд зүгээр хийгээд яваад байгаа байхгүй ингээд. Ер нь аль тий. Тэгээ тэрийг ингээд ийм зарим нь орлоготой зарим нь орлогогүй ингээд зүгээр хийгээд яваад байгаа юм аа.
нээлттэй юм. Тэгээд чамаас тийм хэмээр байна гэдэг юм амар санаа зовгоо. За яахсан бэ өгшөө тэгээд тэ ашиг гэд ингээд яваад байгаа юм аа. Миний чадах юм байгаад ингэж байгаа л гэсэн тураахаа гэсэн байхгүй. Тэстэ хитэн жил чимд явлаа мовлаа гэчихсэн тэг хувийн коуч л заахгүй. Тэгээд тэр коуч мөч гэдэг үгнээсээ өөрөө ингээд амар санаа зовоод болохоор тэр юм ерөөсөө тэрийг хийж чадахгүй. Тэгэл биенийхээ юмнуудыг хийгээл яваад байгаа юм ерөөсөө зориулчихдаг байгаа. Тэгээд би эх жил ч гэсэн яг үндэ бас яг энэ жил тэг энэ жил ч гэсэн би яг хийж чадна гэдгийг юмыг бол зориг бол стил орж ирэх байгаа зав. Тэгээд би ингээл золоод ингээл хийсэн юмнуудаа ингээл ангууд наад чи мөр би ч суумаар юм байна гэх нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ. Тэгтэл химэргөө тэгээд манайхаа миний турах ангид нэг тийм. Тэмэдгүй энийг би ямар ч энэ жил ингээд биччихлээ. Тэгтээ эх жил юу болохыг бас мэдэхгүй байна. Анхаагийн Instagram хаяг нь анхаасаа байха болоод анхаа коуч болчихлоо те. Тийм. Цаана ийм байгаа юм байна шүү гэдэг. Яа, мэдэхгүй наа. Энийг би надад бол би юу нэг чамд амар хэлдэг шүү те. Чи яг нэг ийм юм хийвэл наадах чинь маш гоё хүнд бас амар хэрэгтэй зүйл байна гэж. Би яагаад гэж боддог вэ гэхээр ингээд анхааг ингээд хажуунаас нь ингээд харж байхад жижиг юмнаас эхлээд санаанаасаа эхлээд бүтээгдэхүүн гаргаад тэрийгэ өөрөө хөгжүүлээд тэрийгэ өөрөө таниулаад ингээд бүх юмаа өөрөө ингээд хийгээд ингээд явуулж чаддаг нь надаа ингээд вау гэж болдог хөө чихнээсээ маш олон хүн бол сурмаар байгаа гэж боддог. Ялангуяа эмэгтэй хүмүүс, ялангуяа одоо нөгөө ээж хүмүүс ч гэдэг юм уу те. Яалтчгүй хүүхдтэйгээ хамт байх хэрэгцээтэй шүү дээ. Тиймээс хүүхдээ хаяад ажиллаа яваад ах хэцүү те. Гэхдээ хүүхдтэйгээ харангаа хажуугаар нь ингээд юм хиймээр байгаа хүмүүс маш их байгаа. Тэгээд зөвхөн ээжүүд ч биш, ер нь маш олон хүмүүс сайд хаасалч гэдэг юм уу те. Яг ингээд ажиллахаа хажуугаар, сурхахаа хажуугаар нийгэм хөгжүүлээд тэрийг ингээд бизнес болгоод ингээд тэр чинь ингээд үнэхээр амжилтаа яваад мөнгө олж чаддаг болчвол nice тий. Тийм биш байлаа гэсэн тэр чинь маш гоё юм туршлага болоод үлдэнэ. Тэ нэг юм сураад үлдэнэ. Тэ тэр нь эргээд дараагийн карьерт ч байдаг юм уу эсвэл 2 дахь 3 дахь бизнесээ хийхэд хэрэг болно шүү дээ. Тэр талаасаа ингээ харангууд хүмүүст хэрэгтэй зүйлийг бас чи бас гоё зааж чадах байх гэж бодог тий. Чамдаа ингээд тий чамдаа ингээ ярангууд чиний яг хамгийн их байдаг зүйл нь бол яг тэр ихгүй. Чи өөрөө ингээ тэрнээсээ ингээ дандаа хоошоо ингээ надаас гээл дандаа тэгдэж шүү дээ. Тий. Тэг би хүнд ингээд туслахтаа амар их цагийг зарцуулж ингэж хийж өгсөрнэ. Буцаад одоо юу гэдэг чинь мөнгө авахтаа амар читдэг ч юм уу за. Тий. Харин. Тийм юм байдаг болохоор ингээд сургалт зарлаад. Тэгээ сайн зовлтго мөнгөний бол би авчих тээ. Тий. Тэгвэл ичихгүй штэ. Тий. Би яг тэр мөнгөнийхөө нэмийг нь явчих заяа. Тий. Окей. За ямар ч ийм оролцсон байгаа. Тэгээд мэйлэх бизнесийг эрхжил хэдүүлээ тэгээ ярилцъя да. Тэгээ бас зүгээр хөнгөө юм пол ч юм уу ягаад бас та тиймэрхүү зүйл сонирхох уу те. Ерөөс зүгээр хүмүүс амар тойрогоор хэлсэн болохоор юу гэдгээс мэдэхгүй л байгаа юм байна. Яг тэгээ чам зур тиймэрхүү хүсэлтүүд ч юм уу тиймэрхүү юмнууд л зөндөө ирдэг штэ. Харин. Яа. За окей. За карьерийн хувьд манайхаа ерөөхдөө нэг иймэрхүү байна. Санхүү. Эхний зорилгоо түрүүний танилцуулчихсан тийм үү. Дараа нь болохоор за энэ бол яг ингээд нөгөө манай номны борлуулалттай холбоотой юм орлогууд тэд одоо нэг одоо олж байгаа автоморил өрмөн тэгээд би яг ийм боломжийн иймэрхүү цалинтай ажилд ормоор байна гэдэг хүслийн олын доор бичсэн байгаа даа. За баярлалаа санхүү туслаа. За сайхан боллоо. За дараа нь болохоор хувийн өсөлт. Энэ жил би тавьж байгаа ажилд орохтой бүр нэг тэнцүү хэмжээний маш чухал зорилго бол юу гэж бодож байна? Турах. Бишээч болтоо. Яспорт хийсэн үү? Биш үү? Турна. Энэ жил тавьж байгаа хамгийн том зорилго жолооч болох. Бас турах. За тэгээд энэ жил би жолооч болно. Одоо бүр шууд оныхын хамгийн ихний зорилго, эхний термийн зорилго бол би жолооч болно гэж бодож байгаа. Би ингэж ер нь ингэж жолооч болохоос л ингэ бараг цугтсан байсан байхгүй юу? Эргэн тойронд би өөрийгөө л юм гэж бодоодсэн чинь тийм сэтгхүүтэй хүмүүс бас айгүй хөт юм байна. Сая уянгаатай харахад найз нь хизээч жолооч болохгүй хөөн гэж байгаа байхгүй юу? Би бүр яг тийж боддог байсан байхгүй юу? Би ингэж жолоо барихгүйгээр амьдрч болно гэж боддог байсан. Гэхдээ үнэхээр амьдрал бүр яалтчгүй шаардсан юм байна манайхаа. Хэрвээ та нар ганц бие байгаад те над чиг тиймэрхүү бодолтой тэгээ жолооноос айдаг. Би ингээл бүр байнгын муухай бодож явдаг заяа. Чиний зөөр байж гэж бүр яг ингэж боддог. Тэр бодлууд маань ингээд машинтай маш их холбоотой байдаг учраас дээрэс нь би ингээд цаанаасаа төрөлхөөсөө орон зай мэдрэмж маш буруу тэргээ төрөхтэй л нөхөр араас нь хөлрөн байнга цохиж явдаг ийм төрлийн хүн учраас ингээд үнэхээр өөрөөсөө айдаг байсан байхгүй юу. Тийм учраас
энэ жил яалтчгүй жолооч болох хэрэгцээ гарсан. Нэгдүгээр би жолооч биш байгаагаараа гэр бүлийнхнийгаа амар хохироож байгаа байхгүй юу? Сая ингээ нөхрөө жишээлх юм бол 2000 км байхад нь би ядаж нэг 20 км-т нь бариад манай нөхөр нэг ингэж цугаад нуруугаа амраачдаг бол ямар сайхан байх вэ тийм үү? Ямар сайхан байх вэ? Тэгснэ за чамд юу гэж яваснаас бүгд чангараад орно. Бүр зовлон орно гэж аахгүй. Тэгснэ хоёр хүүгээ би ингээ ойрхон газар зөөж чадахгүй. Би ингээл Google Map хараад 3-4 км-ийн цаана хэрвээ тэнд train station байхгүй л баг 30-40 минут явахаар боли тэрэнд явуулахгүй. Дугууланд явуулахгүй, төрсөн өдөрч явуулахгүй. Ингээд би хүүхдээ юмд зөөж чадахгүй байхгүй юу? Тэрэндээ ингээд амар бухимдаад манай ээж бүр ингээд машингуулээсэн л та гэтээ ингээд бүр тэр Дэнжимэнгаас хороол руу намайг сургуульд зөөдөг ингээд байсан гэж бодохоор би өгөн илүү хичээмээр байвч хоёр хөвчтэй ээж гэх. Та ганцхан байсан шүү дээ. Ганцхан байсан шүү дээ. Ганцхан бол яг хоёр хөвчтэй. Тэр ингээд хэрмэнийг чирээлийн халууд ингээ явна гэхээс бүр амар хэцүүснэгдээд тэрэндээ ингээд бүр үнэхээр маш их буруутай мэдрэмжийг авч байгаа. Дахиад нэг юм нь болохоор манайх одоо ингээд австралчин бидний зардлын орлож байгаа орлогын 70% нь байранд явдаг тийм байрны рентэнд явж байгаа. Тэгтэл ингээд эвэлийн сургуулийг тойрч нөөх юм уу эсвэл ийм трен одоо миний жолоо барьж чадахгүйгээс болоод яг ийм train station-тэй ойрхон байх шаардлага үүсэж байгаа гэдэг нь угаасаа нөгөө үнэн өндөр байж таарна шүү дээ тий. Тэгээ ботхоор ингээд жоохон зайтай нүчгэх юм бол хамаагүй одоо томруулаад тий бид хэдтэй бол ингээд одоо илүү томрох бас ингээд шаардлага гараад ирчихэж байгаа байхгүй юу. Одоо би ингээд контент хийж байгаа хүний хувьд чинь гэрээсээ ажиллах нөхцөл боломжийг үүсгэхийн тулд ч гэсэн яалтчгүй байраа солих шаардлага гараад ирэнгүүт одоо ингээл дөрөв давхраас ирмүүж ингээл балкон руу гараад ингээл ястах хавталцуулаад ингээд ангууд машин гүгээсээ болоод нүүж чадахгүй байгаа. Эргэн тойронд юу ингэнгүүт ямар ч одоо ингээ сайхан цаашаа нүүх юм бол таун хаус маус руу ингээ нүүч хүнээр энд нэг 2 bedroom дээр апартмандаа л байх болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхаа би ингээд жолооч болох хэрэгцээ бүр ингээ үүссэн. Тэгээ би ингээд одоо бол би ингээ болохоос аргагүй байхгүй сайн жолооч болно гэж ингээ бүр өөртөө итгүүлээд тэгээд амар хичээгээд ямар ч ихсэн сайн жолооч болноо манайхаа. Миний аян замд сайхан ерөөл өргөөрэй. Тэгэж чадна уу? Чадна. Чадгаа хувьд бол чадна. Зүгээр чи яг тэрийг айгүй чухал гэж нэг хайхтар бодохгүй байсан учраас тэр тал руугаа ингээ нэг хайхтар хичээ гэсэн бодол байхгүй. Тэгээ ч угаасаа ингээд тэрэг мэргээ төрөө явж байхдаа угаасаа амар ингэж шал өөр юм дээр явж идэг байхгүй. Тэгээ машин барих чинь бол бас ондооч яг чи фокусаал сайн тааруулаад те явах юм бол тэр нэг айхтар ингээд амар мундаг хүмүүс өрсөд хийдэг зүйл биш байхгүй тийм биз дээ. Чи хүн болгол хийдэг зүйл шүү дээ. Хүн болгол хийж байгаа. Тэгээд ялангуяа Австралийн төрт чинь одоо Монголоос бол харьцангуй бас гайгүй байгаа шүү дээ тий дөрмөөрөө бүгд явж байгаа гэдгээс л ахуулаа тий. Тийм учраас нэг айхтар сүртэй бүр амар хэцүү зүйл биш ээ. Чи зүгээр яг тэгээд гол нь ингээд зорж байгаа нь амар nice. Тэгээд яг яалтчгүй анхаа жолооч босноор BTD амьдралд бас ингээд нэг юм ахиад байгаа юм тий. Маш олон талаас ахих тэр зүйлүүд гарч байгаа. Тэгээд энд чинь бас яалтчгүй юм машинтай байж хийдэг зүйлс үнэхээр олон байна. Тэгээд ялан хүүхдтэй болцсон учраас тий бүр олон болж байна. Тэр утгаараа үнийг бас эхнэрээ сайн маш жолооч учраас айгүй тийм амар байдаг. Тэгээд хаяа бас миний хэрнээс энд очиод ганц пив уугтэй тий. За яг вэ. Яг вэ. Өөр юм байнгын тий дандаа уусраа аригчин боллоо гэх гэр бүлээс хэлж уусраа гэж. За тэгээд тийм байна. Тэгэхээр энэ бол миний үнэхээр энэ жил тавьж байгаа маш том зорилгоудын нэг байгаа. Тэгэхээр намайг чадна гэгээрээ. Яа. Чадна. За дараагийнх нь хувийн өсөлт гэдэг зүйл дээр энэ жил тавьж байгаа нэг том зорилгын нэг бол контентээс ер нь бол сошиал медиагаас нэг 30 орчим хоногийн бүр ингээд детокс хийж үзье гэж бодож байгаа. Тэр нь бол нэлээд тийм чанга заяа. Одоо ингээд ер нь л огт орохгүй байна. Тэхийн тулд ер нь контентээсээ бас одоо нэг юм төр брейк авъя гэж бодож байгаа. Ямар хугацаатай байх юм бол та мэдгүй. Контентээсээ нэг 2-2 сараар ч юм уу тий 2-3 сар мэдгүй. Тэрийг бол тооцоогүй. Ямар ч зэ ингээд 30 хоногийн сошиал медиа детокс гэдэг юмыг бол яг зорж дараа нь бас хамт хийж үзье гэж бодож байгаа. Тэрийг хийхин тулд контент угаасаа хийж чадахгүй байгаа даахгүй юу. Яг ингээд YouTube дээр одоо би ингээд жишээлбэл тэр хугацааныхаа миг скежүүлтэй ингээд оруулчих болно л доо. Гэтэ тэр үед ингээ хүмүүсийн бичиж байгаа комент нь юу байгаа бол яаж байгаа бол хүмүүс юу гэж хүлээж авсан бол гэдэг юм ингээд яалч уу сонирхоод байгаа учраас ингээд орох гээд байгаа. Тэгээд Instagram энэ төр дээр ч гэсэн ингээ рил хийх юм бол бас л нөгөө нэг үдэлт мэдлэлтийн ч юм уу харах гад ч юм ингээд дэлжгэнж ормоор тэгэл хүмүүсийн чат мат бичсэн нэг хармаарч нэмдээд ах учраас бүр ингээд комплит унтрааж байгаад ингэж хийж байгаа. Яагаад гэх юм бол утсанд бүр гүнд онцсон байна. Харин бүр ялтчихгүй тийм болчлоо тий. Тийм болчлоо. Тэгээд тэр нь ажил болцсон болохоор гэдэг нэг тийм шалтгаан тий. Шалтгаан хэлээд байгаа юм тий бас.
Шалтгаан болон шалтгаан. Баян ингэ солиотой юм шиг чек хийгээ сурсан цаг ингээ бүх юмнууд сторич байна уу? Одоо төлбөр тооцоо шалгахч байна уу? Хүмүүст хариу өгөхч байна уу? Энийг гэхдээ бас нэг зорилго нь бол энийг би ингээ системд оруулна. Хамт харьцдаг хүмүүсээ бас сургана гэж бодоод байгаа байхгүй одоо гэдэг чинь. Би тэдэс тэдэн цагийн хооронд хариулах боломжтой шүү. Бичээд үлдээчих чагаараач гэдэг юм уу те гэж боддог ч би ингээл тэр дорн л хариу өгөхгүй бол ингээ тайвширдаг уу за. Тэгээд би ингээ сүүлрээ бүр дийлхэ байгаад би ингээ чатаар ирсэн хүмүүст ингээ сэтгэлээ гаргаад зөвлөдөг гэсэн. Тэрэндээ ч бүр ингээ өвчдөхгүй болоод тэгээд тэрэндээ амар депресстэд ингээ тэгсэн. Ивэл баг надаас хамаагүй тийм юу те ийм дисциплин. Ер нь ивэл амар дисциплин шүү дээ. Тийм тэгэл ингэн гэсэн бол ингэхгүй гэсэн бол одоо ямар их үзээд байгаа юм бэ энэ төр гэх юм бол 5 минут 30 минутаас 5 минут ч үлдсэн байна ингээд таймер тавьчихсан тий. Тэгэл дууссан гот босоод унтраагаал явчихдаг. Үнэхээр дахиж үзмээр байх юм бол ээжээ тэдэн минут сүүлийн үзчихсэн видео тэдэн минуттай нь үзчихэж болох уу энэ төргээд ирж мэрдэг тий. Надад тийм байхгүй шүү дээ би бүр ингээд тэгэхээр бүр чамд би юм таймер авч өгөө. Бараг л тиймэр тэгэхээр бүр энэ донтолт бүр үнэхээр хаард байгаа. Тэгэхээр би энээсээ ингээд тархиа цэвэрлэмээр байгаа. Энийг бол амар хиймээр байгаа. Тий харин тех наад ч юм бол айгүй чухал. Тэгээ сая бас тэгтээ Сидней яваад нэг хэсэг айгүй гоёсэн шүү дээ. Амар гоёсэн тий. Би бүр ингээд орох завгүй байсан болохоор л ороогүй байх. 7 хоног бол ингээд би бол бараг детокс хийсэн. Тий 7 хоног бол чи бас нэлээд бага орсон. Би бас маш бага орсон. Орохдоо яг л нөгөө плантийнхаа ажлуудаар л ингээл хийх ёстой юмнуудаа хийж яваасан. Уг нь замдаа гоё стори хийгээл ингэж тэгж гимээр байвч үнэхээр тех завгүй катан тоглосон. Тэр амар гоё амарласан. Амар гоёсэн. Тий эсвэх уянгаа хоёр маань бүр ямар ч уцаа барьж авах цаггүй хоолсон. Ямар ч уцаа ингээ кэрсэн. Тэгээ Сидней үнэхээр гоёсэн болохоор тэгж чадаагүй. Тэг нэг тийм хугацаа хэрэгтэй баха. Тэгээ ингээ чамайг хажуунаас анзаарч яхад ч гэсэн чи ингээ заримдаа яг бүрэг тэндээ ингээ орцсон ингээ бүр ингээд сонсдгоо шүү дээ. Тэгээд сонссон ч гэсэн ингээд огт ойлгохгүйгээр хариу үйлдэл үзүүлдэг дандаа. Тэнгүүд чи ингэсэн штэ гэдэг тэнгүүд тийм үү гэдэг. Гэвэж тэгтээ энийг нэг тийм гоё балансыг нь барьж сурах хэрэгтэй. Тэр сурахын тулд эхлээд ямар ч бас нэг детокс хийж агаад тэгээ дараагаас нэг чиний сайн хэлдэг шиг ер нь нэг тийм яавал илүү амьдралтайгаар ашиглаад амьдралтайгаар яг юмнуудаа ингээд зохицуулаад явах юм бэ гэдэг тэр үзүүлээ тодорхой гаргах хэрэгтэй баг те. Тэгээ уусаал сошиал медиа ашиглах нь ойлгомжтой. Энэ дээр бүх ажил явж байгаа, бүх юм явж байгаа учраас хэрэглэн нь ойлгомжтой. Гар усны хэрэглээгээ 0 болгоно гэж хизээч байхгүй. Гэхдээ нэг амар зөв зохистойгоор тэгээд амар дисциплинд хийгээ сурах хэрэгтэй. Тэгээд ивэлээс зөвлөгөө авах хэрэгтэй юм байна. Тэрэн дээр би одоо энэ цагаа блоклтын юмнуудаа дахиж бүр ингээд айгу төрөжөл албаа айгу хөнгөөлж явсан. Тэгэхээр одоо яг тэддэх өдрөө одоо нэг workshop дээр ярилцчихсэн шүү дээ. Тэгэхээр тэддэх контентын өдөр тэдэн цагийн нэг өдрийнхөө цагийн блокнуудыг сайн гаргаж тэрнээсээ гаргах илүү би тэрэн дээр амар тийм organized болъё гэж бодож байгаа. Тэгэхгүй бол би буцаад ороход бас дахиад яг нөгөө хийх юмнууд чинь байж л байгаа шүү дээ. Тийм учраас тэдрийг амар тийм зах замбраатай болохын тулд амар зөв дадлыг ингэж өөртөө ер нь суулгах гэж амар чиж байгаа. Энэ хамгийн буруу нөлөө нь бол би ингээд ирмүү ивэл хоёрт шүү дээ ер нь аль тий үзүүлж байгаа нь би ингээд ээж нэг утсандаа гүн орцсон. Тэг яг мэдээж чухал юм хийж болно. Гэхдээ ингээд хэнийг сонсохгүй байна гэдэг бол амар тийм муухай мэдрэмж ихгүй. Хүүхдүүд бол тэрийг нэг ажил юу гэж нэг ялгахгүй шүү дээ. Ээж аав нь ингээд амар их ашиглаж байгаа мөртлөө хүүхдээ чи надад болохгүй гэдэг харж тий бас нэг тийм сонир тий not fair. Тий удахгүй л байг бол утасны тэмцэл хийдэг болоход өөрөө бол бас амар муу өөрөөр л байгаагаа л мэдэрч байгаа. Тэгэхээр би архичнаа зөвшөөрсний дараа архинаас гардгийг гэлээ. Тэгэхээр би утсанд гүн донцсноо зөвшөөрч байгаа. Хоёлаа хамт бас тэгээ тий. Тэгээ нэг нь ашиглаад ахаар бас амар сонир шүү дээ. Тэм учраас хамтаа л тэгээ тий. Хоорондоо юм ярьж үзье тий. Хамтаа хоорондоо юм ярьцаасаа жоо танилцъя тий. Тавтай морол үрмэн дурсан бүтээх ном. Дараагийнх нь бол 50 байж сурваа гэсэн мэн. Надад ч юм бас л. Тэгэхээр би ингэж яарсан амьдралтай амар ядарч юм. Бүх юмд яарсан. Яарах шаардлагагүй юмд ч гэсэн яараа л. Одоо ингээд бичлэгээс хийжээ сууж явах та. Дараагийн юм яагаад байна. Өнөөдөр хоёлаа гой суун гэсэндээ тэр цаг маань багасаад байна да гэсэн нэг хальт нэг яарах мэдрэмж ус байна. Хурдан дуусах барай бичлэгээгээл тэ. Тийм нэг физикал эшагийн шинийг өнөөдөр үзэн гэж ярьсан да гэж бодох ч юм уу. Ингээл нэг юм хийжээч дараагийнхаа аминд л яриад байгаа. Тэгэхээр энэ мэдрэмж саунд одчод гой 50 байж ирэх гэсэрнэ. Чи ингээд намайг хараа битгий санаа зов гой байгаад ир гэсэрнэ л жимнээсээ гараал гээ саунд руу гараал. Саунд хийж нэг гинт гараал усруу усрал. Тийм солиотой зөв. Бүр яг тийм. Чи жимд хурж ясч байгаа хальт нэг ирдэг үү? Амар ихтэй. Ялангуяа сүүлийн үед амар их тийм болоод байна.
хийж байгаа үйлдэл болгон дээрээ гоё мэдрэмж тэр цаг үед ерөөсөй байж чадахгүй байна. Харин ерөөсөй байж чадахгүй байна. Дандаа дараагийн юмнуудаа бодож байна. Тэгээд дандаа маш их зүйлийг ингээд зүйлд сандаа зовж байна. Тэгээ ирээдүйн цаг дээр ер нь юм болгон дээр санаа зовдөг болсон юм шиг байна. Амар ядаргатай. Тэгээ өнгөрсөн цаг дээр юм болгон дээр баг ингээд их тийм харамсаад байгаа юм ааш. Тэгэл нэг хийсэн үйлдэл болгоно энийг бол ингэч байсан байна да гэл. Энийг ингэсэн бол хамаагүй илүү үр бүтээлтэй байсан байна да гэл те. Нэг тиймэрхүү зүйлүүд хит олон юм хийх гээд ирэхээр үүсдэг асуудал юм болов уу гэж би зүгээр бодоод байгаа юм. Зүгээр тэгж одоо мэдрэгдэж байгаа мэдрэмж нь тэр байхгүй юу? Ярин энэ жилийн ер нь амар хамгийн том чухал зүйл нь бол маш гоё тайван байж сурыг. Гэхдээ тайван байна гэдгээ ингээл зүгээр ингээд сууж ах ерөөсөө биш те. Тэгээ ингээл нэг юм цаг үедээ оршиж сурья. Тий, ингээ нэг юм ингээл scroll ингээл хийгээл ерөөсөө тийм бишээр яг хийж байгаа. Одоо ингээл жишээлбэл яг энэ видео хийхдээ яг энэ видеого л хиймээр байгаа байхгүй юу? Яг энэ дээр л баймаар байна. Гэхдээ яг чиний сайн хийсэн шиг миний толгоонд яг үнэндээ одоо бол энэ видео ингээ нэг юм тал хувь байгаа байхгүй. Би ер нь нэг тал хуваараа яриад байгаа юм. Нөгөө тал нь шал өөр юмнууд байгаа ингээ. Бүр ингээ 9 шид юм. Би одоо ингээ 4 өдөр ажилдаа орно. Тэнгүү чи ингээ яах вүлээ те. Манай ажлынхан ч одоо юу хийж байгаа вэ? Яаж байгаа вэ? Тэгээд юу төлөх ёстой вэ? Тэнгүүтээ бүр ингээ цаашлаад за 2 сарын нэг юм план ярьжсэн да. Бид нар нэг юм кампани хийчихсэн да гэд. Яг нэг юм игээд талаараа яриад талаараа ингээ шал өөр цаг дээр оршоод байгаа нь маш их ядрааж байгаа. Тэгээд ингээ нэг тийм авч болох гоё мэдрэмжүүдээга ингээ хайраа өнгөрөөгöd байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд ялангуяа хамгийн их тэр мэдрэгж байгаа зүйл нь нөө хоёр хүүхдэр байгаа байхгүй юу? Тэ эрмөний ингээд хийж байгаа үйл болгоно ингээд нэг юм бүр ингээд амар хөөрхөн байгаа байхгүй тий. Уул нь бол амар хөөрхөн байгаа бүр ингээд гэл тэ ингээд нэг юм хайр амар ингээд хурж хайр амар гоё ингээд ундарч харж байгаа. Эвэлийн ингээд хийж байгаа үйл болгоно ингээд хайр ингээд хүрэж байгаа байхгүй бас ингээд эмийн хүн ямар хөөрхөн том болцсон юм бэ? Ямар ухаалаг болцсон юм бэ? Ямар олон юмыг ойлгодог болцсон юм бэ гэд бодож байгаа боловч дахиад нөгөө яг ингэж нэг 50% тагаал амьдраад байгаа. За одоо дараагийнхаа хийхгүй. Тий, тэнгүүдээ ингээд эвэлийн ингээд тэр юм дээр эвэлийн ингээд маш их асуулт асууж байгаа шүү дээ. Тэгтээ хүүхдээ яг нэг тэр үеийн байх шиг бод. Тэнгүүд би ингээд цаасаа миний хөө байж игээд шал өөр юм ингээд хийгээд би тэр тал руугаа ингээд сонгочихж байгаа байхгүй. Хүүгээ биш шал өөр юм. Тэгэд яг үүндээ харьцуулаад харангууд миний тэр сонгож байгаа сонголтууд нь үнэхээр чухал уу гэхээр бас ерөөсөө тийм биш. Үнэхээр энийг хийхгүй байлаа гэд асуудалтай юу гэхээр ерөөсөө тийм биш. Гэхдээ л тэр талынхаа сонголтуудыг дандаа яагаад байгаа юм. Тэнгүүд тэр нь эргээд бас дахиад стресс болж ирээд ах шиг байгаа юм. Тэгээ ингээ нэг тэр нэг юм олон зүйл дундаа юугаач гоё enjoy хийж чадахгүй, юугаач маш гоё ингээ тэр гоё мэдэрч чадахгүйгаа байжснаас гоё одоо юу нэлээд чухал юм бэ? Тэр зүйл дээрээ илүү гоё байгаад, илүү гоё тэрэн дээр анхаарад тэгтээ нөгөө зүйлүүдээга мэдээж огт хаяггүйгээр яаж гоё авч явах уу гэдэг тал дээр л анхаар сурыг гэж боддог. Тэгээ миний нэг өөр дээрээ төлөвлөсөн байгаа зүйл нь болохоор өнгөрсөн жил би боломжоор бас нэлээд сайн бясалгал болон йога ер нь бол хийсэн. Энэ жил бол тэрийг бүр улам сайн болгоё гэж бодож байгаа. Аль болох илүү өөрийгөө тайван болгоход сургана. Өдрүүд чинь нэг юм гоё өдрүүд гэж байдаг шүү дээ. Өнөөдөр яасан гоё өдөр вэ гэх тээ. Гэхдээ хүний л амьдрал болсон хойно муухай өдрүүд гэж угаасаа байгаа. Тэ. Тэгэхээр зүгээр ингээд за яг нарийн мэдхгүй ч гэсэн за жишээлбэл нэг 60-аас 70% нь гоё өдрүүд байдаг байх гэж зур төсөөлж байгаа байхгүй юу? А би тэрийг энэ жил нэг 10%-аар нэммээр байгаа юм. Тэгээ 60-аас 70% байдаг бол тэрийг нэг 70-аас 80% гоё өдрүүд гэж бодмоор байгаа. Тэр бодохын гол зүйл нь бол нэг амар олон төрлийн юмыг өөрчлөх биш зүгээр л тухайн тий моментойгоо мэдрэхэд л тэр өөрөө гоё өдөр болчих юм санагдаад байгаа байхгүй юу? Энэ бол тэгээ өнөөдөр одоо ингээд бодож байгаа бодол учраас илүү хүүхдүүдийнхаа хийж байгаа зүйлийг enjoy хийгээд үзье. Тэр нь миний нэг тийм онцгой өдрийг илүү гоё өдрөх болгох тэр нэг юм одоо өөрчлөх тэр зүйл юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр тал дээр л ер нь энэ жил маш сайн анхаарыг гэж төлөвлөж ер нь одооноос зорж явж байна да. Яалтчгүй читэй хоёр нөгөө хоёр хүүхэдтэй ингээд юмнуудаа зохицуулаад ингэж байгаа хүмүүсийн хувьд болохоор яалтчгүй нэг хийх юм их болохоор тэрийг ингээ бүгдийг багтаах гад бас ингээд айгүйх ингэдэг юм шиг санагддаг л да. Тэгтээ яг тэрийг би одоо чилэлж дахиад тэмдрээр ярихад бүгдийн сайхан багтаагаал блоклоо. Тэгтэл яг үнэндээ жив төрөөс ингээд ийм бүх цагаа үр бүтээлтэй ингээд хүүхдээ анхаарахгүй байгаа ингээд алдаа юм шиг нэг харахад бас сонь юм хийсэн цагууд байдаг байхгүй. Тэгэхээр ингээд бас л яг тэр нь ингээд
одоо ингээд төлөвлөөд тэр тухайн цаг үеийг тухайн цаг үедээ л байлгая гэж бодох юм бол би бол надад бас медитейшн бас нөлөөлдөг тэ ингээд юма хуваарлчаад надад тэрийг хийх цаг байгаа. Тэгэхээр яг одоодоо л бай гэдэг юм бодчих юм бол би бол арай илүү тайвширдаг байхгүй юу? Одоо унтаж чаддаг. Би бол унтаж чадахгүй. Чи та хазаар ямар ч нөхцөлд унтчих юм да. Тэ өстө даваад чи. Тэр өстө амар азтай. Би бол өстө яасан ч унтдаг. Тийм юм байдаг учраас би бол илүү сайн төвтрээ сайхан хөтлөөд явъя даа гэж бодоод байгаа. За гэр бүл гэж байна. Дараагийн сэдв саяны хувийн өсөлтөөс шүү. Хувийн өсөлт дээр бас нэг юм байна. Өнгөрсөн жил би бас нэг зорж ирсэн юм а тэгээд яг хийж чадаагүй нэг зүйл нь CrossFit. Окей. Бага. Тэгэхээр хөрхи жимийнхаа цагийг гарах. Харин тий. Одоо бол энэ жилээс бол энэ сараас эхлээд заавал явна шүү. гэж бодож байгаа. Тэгтээ яг цаг бол айгүй хэцүүтэй хоёлаа гаргах. Одоо ингээл ер нь айгүй хэцүү. Хийхээс өөр аргагүй гэж бодож байгаа. Тэгээ өнгөрсөн жил бол эрмөн жоохон байлаа тий. Тэгэл хоёлаа чинь бас нилээн ингээл амар ийм өдрүүд маш их байлаа. Ер нь байнгын юм байсараа л таарсантай ингээл яах вэ гээл тий. Эрмөн хөрхөн том болж байна. Эвэлийн сургууль бас ямар ч ихний жилээ дуусчлаа тий. Хоёр дахь жил руугаа орчин. Одоо бас учиртай тий хоёлаа чинь сургуульч нэг ер нь ингэдэг тэгдэг гэдэг юм ойлгочлоо. Миний ажил 3 дахь жил руугаа орчин. Бас гайгүй тий. Би ажил дээрээ нэг хайхтар амар сүртэй амбицтай зүйл энэ жил бол зорихгүй гэж бодож байгаа учраас тодорхой хэмжээний тэр нөгөө юм цаг болон өөр зүйлд анхаарах юмнуудаа гаргая гэж энэ жил бол зорж байгаа. Тэгээд цагс тоолохоор надад амар гоё байдаг байсан. Тэгээд одоо ягаад ч нэг тэр мэдрэмж айгу баг болцсон уу эсвэл тоглохгүй байгаад тахаар байхгүй болчдөг юм уу нэг сайн мэдэхгүй байгаад байгаа юм. Гэхдээ CrossFit бол яг нэг юм нэлээд удаан бодож явсан зүйл учраас энэ жил бол тэрийг бүр яг ажил болгоё. Тэгээд бүр яг маш гоё бие хөгжүүлэхийг хүсэж байгаа. Тэгээд миний нэг юм нөгөө ideal хүн бол Амоти байхгүй юу? Юу нэ physical age-ийн Амоти. Тэгээд яг Амотигийн ингээд болохгүй бол зургийг нь те ингээд хан дээр өөлгөж жагаад тийм ерөөхдөө бие маш гоё хөгжүүлэе гэж бодож байгаа. Давхар шин орчинд бас шин хүмүүстэй танилцаж нэг юм шин одоо community-г бас өөртөө бий болгохыг хүсэж байгаа. Тэр утгаараа энэ жил бол CrossFit-ийг ер нь бас яг хувийнхаа одоо хувийн өсөлт гэдэг зүйл дээр бас бодцсон. Эрүүл мэнд юм шүү нэ. Хувийн өсөлт юм уу? Тэг яг айл нь болов гэж бодоод байгаа. Тий. Ер нь бол бие хөгжүүлэх гэдэг чинь бас зөвхөн эрүүл мэнд ш хувийн өсөлтөнд ч гэсэн бас хамааралтай зүйл шүү дээ. Тий. Тэгээ community build хийж जैन тий. Community аюугаа network-а бас хөгжүүлэх байна гэдэг утгаараас тэр би бол хувийн өсөлт гэдэг талаас нь харж хий гэж бодож байгаа тий. За дараагийнх нь гэр бүл. За энэ жил бидний хувьд бас түрүү яг хэлсэн нэг яалтчгүй хэрэгцээтэй байгаа зүйл бол нүүх байгаа. Тэгэхээр биднэрт тохирсон боломжийн үнэтэй тэгээд 3 бедрум юм уу эсвэл нэмэлт стади өрөөтэй тийм ингээд ажил болон контенттой зориулах хэсэгтэй ийм гоё байршилтай ийм гоё газар бас юм чимээг орчинтай тийм чимээг орчинд бас байхыг яг хүсэж байгаа. Тэгэхээр тийм газар байшин олцсонд баярлаа гэж бодож байна. Окей. За дараагийнх нь бас визний асуудлаа бодох цаг ирсэн. Австралийн нэг хэцүү юм нь нэг виз арай хийж гарна тэнгууд нөгөө виз нь дуусч идэг тий зэрэгцээд баг нөгөө визнийх нь хугацаанд дуусахтайгаа зэрэгцээ ирж мэрдэг. Тэгэхээр яг та бодвол бүх орны л юу байх та тий австралч гэлтгүү. Би яг дээл нэг гяз гарчдаг бол бас нэг юм хугацаа байгаа юм шиг санагдаж тэнгууд нэг ингээд нэг зовоож гаргаа нэг юм процесс нь удаан мөртлөө визний сайклд дамжруулдаг. Тэгэхээр тэр сайклын маань нэг хэсэг нь ирж байгаа. Тэгэхээр тэр замаа яг яаж хийх ёстой вэ гэдэг гаргалгааг бүтээр гаргаж тэр зөв рүүгээ чиглүүлж явах хэрэгтэй болж байгаа тийм. За тэгэхээр энэ виз том ажил шүү тий. Маш их зардалтай тий. Маш их цаг ордог тий. Бүр өмнөх 2 жилийн бүх орлого ерөөсөө визэнд л явсан тий баг. За яста хөдөлгөөнд бол нөгөө плантинг орлого гэж байна. Тийм. За дараагийн тавьсан нэг маш чухал зорилго Эрмүү ивэл хоёрын шүдийг 730 удаа угаав гинэ. Энэ чинь 730 биш. Энэ чинь 2 хүүхдээр даблтаад өглөө орой гэхээр 1460 авах хэрэгтэйсэн юм шүү дээ. Сая Сидней авахтаа сайн угааж чадсангүй Эрмүүнийхийг бол ивэлхийг бол угаасан. Тэгэхээр шүд бол хүүхдийнхаа эрүүл мэндэд хийж байгаа бол маш том хөрөнгө оруулалт юм байлээ. Ивэл дээр ер нь жоохон алдсантай байлаа. Тэгвэл нэг тийм алтан хоног байгаад. Үгүй нэг тийм нэг шүдтэй юм шиг шүдгүү юм шиг нөхрийг
идээд байгаа юм шиг зөрлөөдөд байгаа юм шиг байхаар нэг тийм сонирн байд юм аа тийм ингээд хэрмэн ч одоо ингээд төрхөөхөр хөөд тэгэл ингээл хоёртлын ингээл зайлгангууд усаа хийгээл нөгөөдхөө уугаал ахын татаж унаад тэгэн дахин ус өгөөл уулгаас ижид нь штэ. Тэгээд хараа нэг угаасан ч гэж хэлхийц угаагач гэж хэлэх хүмүүс ингээд яаж цэвэрлэдгийг мэдхгүй. Тэгээд яг хийгээд байдیں۔ Гэхдээ яг зөв хийгээд байгаа юм шиг бурууч хийгээд байгаа юм шиг. Гэтэ одоо ингээд бүр цаа чин бүр ингээд ам дөрөв шүттэй болсон. Ижил яасан ч мах идтгээд. Тэгэхээр бүгдээ сайхан ингээд бүр ингээд хүчээр амын дарж байгаа сайхан угаадаг болгоно гэж бодож байгаа. Тэгэхээр тэр амар чухал те. Хүүхдтэй хийж байгаа эрүүл мэнд хийж байгаа учраас өнөөдөр ивэлийн нөгөө шүдийг нь очиж үзүүлэхэд те ивэлийн бас ингээд шүднүүд нь жоох ингээд weak болцсон байна энэ төр гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр багаас нь бас тэрийг аягүй сайн анхаарах хэрэгтэй байсан байна даа гэж боддог. Тэд нас хүртэлх хоёр угаалтынхаа нэрийг заавал өөртөө хийж байгаа тийм тийм одоо ч зүйл нь бол тэгдэг. Тийм. Гэхдээ бүр жоохон багдан л сайн анхнаас нь аягүй сайн харчилж явах хэрэгтэй байсан юм шиг байна. Тэрэн дээр ер нь жоохон алдсан баха байлаа. Тийм байж магадгүй. За тэгээд ивэлийг би хоёр төрлийн дугуйланд явуулна гэдэг машин хонол. А чи өөрөө юу? Тийм зөв гэж бодож байгаа. Яг сургууль дээр нь бас оруулж олно л та. Гэтэ одоо ч нэгтээ миний хүчин хөлбөмбөг усан сэлт хоёрт яваад байгаа шүү дээ. Тэрийг тооцох юм уу? Тийм тооцож болно л да. Яг тэгээ одоо энэ хоёрт явах юм бол энэ хоёрт явах гэсэн үг тийм. Ингэж хязгаарлахгүй хамгийн бест одоо л ингэ сая локейшн хамгийн чухал болж байгаа шүү дээ. Хүүхдээ хамгийн бест юу вэ гэдгийг жишээлбэл жоохон зайтай зүйлээр сольж болно л гэж гэсэн үг шүү дээ. Амралтаар ингээд нэг юу лээ сокрийнх нэг хөрхөн юм явж маахад зайтай ангуутай сая тэгэл болчихж байгаа нэг хөрхөн гих мэт чинь тиймээс талтахгүй хүүхдтэй хамгийн бест хоёрыг сонгож явна. Машин явнаа. Тийм. Миний хүч бас унах хичээлд явдаг хэрэг 3 дугаалтанд явдаг юм байна шүү дээ. Тийм. За, унах хичээл гэснээс хүүхдийнхээ монгол хэлийг маш сайн заана, өргөжлүүлж заана гэж бодож байгаа. Би нэг ажилд орохоор нэг айж байгаа юм нэрмүүн дэйкерт яваал тэгэл шууд ингээ англиар хэлд орчихно гэхээр жоох ингээд би үн тэгүүлэмэр гэсэн гэж бодоод байгаа. Гэхдээ тэр хүртэл хэлд оруулнаа. Одоо баг тэгтээ бүр ухаан утахгүй хаа тий. Тийм ер нь эрмөний бүх хэлдэг үг нь ер нь монголоор. Тэгэхээр сайн ойлгож байгаа байх гэж боддог шүү дээ. Тасралтгүй монгол хэлээрээ ярина гэж бодож байгаа. Ивэлийг би бол маш их монгол номын сайн уншуулж ингэж өөрөө унаг хичээл дээр нэмэж ажиллана гэж бодож байгаа. Тийм. Тэгээ бид дөрөв нэг өдөр хамтдаа подкаст хийнэ. Тийм, надад өөрөө ярьсан шүү дээ. Одоо бас надад нэг подкаст хийсэн шүү дээ ивэл. Тийм шүү дээ. Тэрийг эдитлээгүй л хаач гэж. Зя. Тэгээд гэр бүлэрээ гадаад орн руу аялав гинэ. Яа. Ирмүү. Яг энэ гадаад гэдэг чинь хаашаа чиж болно шүү дээ. Тийм. Нэг өвөл чадвал escape хийчихэд ирмэрсэн гэдэг. Баалч юм уу тий. Яа, гойсон сагтч. Тэгээ ирмэн бас хөөрхөн жоохон том болчих гайгүй шүү дээ. Хоёр нас өнгөрцөн байхтаа л тий. Гайгүй ч гэж хэлж болохгүй. Тэгтэл яг тий. Окей. Тийм байна. За дараах нь би чи ямар сайн бэр юм бэ? Хадам ээжигээ гадаад орнд аялуулваа гэж. Баярлаа. Арай хазгараа. Хамсаны да. Ээжээ. Ирэхэр боллоо штэ. Хүүтэй би ингээ хоёр хүүтэй заримдаа амар сайд. Би болохоор ингээл Японд тахта заавал аав ээжигээ авчирна гээл. Одоо угнасаа Австрал заавал аав ээжигээ авчирна гээл авчирж байгаа штэ. Хүүнэрийн толгойд яг тэгж ордын болоогүй юм болоо. Манай зоологийн толгойд л аманд нь Японд авчирна гэж бол гарч ирчихлээ. Би тэ одоо тэрэнд амар харамсдаг штэ. Тэсэг амар харамсна гэж боддог гэсэн. Тэгээд тухайн үед чинь би бол нөгөө хадам гэдэг ямар ч ойлголт байхгүй. Бараг ээж аваагаа таньдгүй. Чи авчрах хэрэгтэй байсан юм шүү. Хичихгүй байсан гэж юу. Тэг. Яг би ингээд одоо чи манай ээжийг авчрах хэрэгтэй байсан юм шүү. Чи ингээд мэдэнгүүт бас ингээд хөөрхий хоёр хүүгийнх нь орлох одоо пиртэй байлгаад за цаадлал тэр гэхээс илүү зөв хамгийн ингээд жоохон хөрхий гэлтис нүдэддэг юм болохоор нөгөө эмээ маань хөгш настай тэмүүт ээжийг дандаа нэм хоригдмал байр суурьд байгаад байдаг бүх хүн эмээ гэдэг те цагаан сар хизээч манай хадам ээжих байдгүй март дандаа эмээгийнх ч юм уу те ингээл хамаг анхаарал явуулдаг тэгэл хадам ээж тийшээ явах гингүүт эмээ хинтэй авах юм эмээ гэд те бүгд тэгчдэг. Тэгээд тэрнээс болоод ерөөсөө одоо энд ингээ урт хугацаагаар авчирыг гэсэн ч гэсэн эмээ яах лээ гэдэг юм ингээд байнга үлдсэн байдаг болохоор яалтчгүй ингээ юм болгоноос мултарж үлдчихэд байдаг. Тийм болохоор бас яаж хийж аваад тэр бүхнийг зохицуулаад ерөөхдөө энэ жилдээ чадвал Австрал руу те эсвэл чадахгүй бол хэдүүлээ дундаа нэг оронд уулздаг ч юм уу эсвэл болохгүй л өөр нэг орондоо хилүүлдэг ч юм уу нэг хаддан ээжигээ нэг тэгж баярлуулах юмсан гэж хүсэж байгаа. Тэр бүхний төлөө чи энэ орлогыг олохоо мэдчихээс тийм. Тэгин. Гэхдээ яг
эмэгтэй хүүхдүүдийн бодол өөр байдаг нь үнэхээр үнэн баха. Тэр хоёр үүдэн шүү дээ. Харин яг өөрөө л аялдаг чадaltaй байхгүй. чамайг тэ яг хэлэхээр л ер нь нэрээ тэнцтэй гэж би айгүйх боддоо шүү дээ. Яг иймэрхүү зүйлийг бол яг шууд толгоонд бол эхлээд надад өөрт шууд бодогддоггүй юм. Тэгээд тэр амар муухай байгаа ч тэ. Айгуу муухай. Угаасаа л натуралаараа л нэг тийм хүнтэй суугаад хэрэгтэй хөвч өрнө тэгээд лээж яваа марчтай юм санагдаж. Балер за мэдгүй. Тэгээд тэгдэггүй хөвгт бас бай ихээр айгуу сонио. Одоо надад ивэл 92 ингээд ээж гэдэг хөвгт болчвол бас жоохон сайд. Тэгтээ яг хөө тэгэл нэг балансын л байх хэрэгтэй. Огт биш те. Тэрээс огт тоодгүй биш шүү. Гэхдээ долоо бол амар сайн анхаардаг хгүй ба өдөр болгон зорж ийж аав ихч мэгч бүгднөрөө залгаж ярьдаг. Тэгэл байнгын видео кол мол хийдэг инээ тэр айгуу сайн. Гол нь зөвөр нөгөө яг амьдарч байгаа газараа нэг авчирч үзүүлээ гэдэг нэг тэр зүйлийг л огт хийж чадаагүй байгаа даа тий. Манай Японд амар дуртай. Тэгээд Японд л нэрнгэсээ авчрах байсан юм даа гэж нэг одоо ч амарх боддоо шүү дээ. Болно. За. Ирмүнийг би бүтэн шүн сэрэлгэн унтуулж кошокон зураг гинэ. За ийм зөв зорилготой байгаа шүү. Ирмүнд мэдээд авчи. За дараагийнх нь гэр бүлэрээ дахиад нэг мууж road trip караванаар аялав. Караванаараа. Караванаар явах миний мөрөөдөл байгаа. Би 3 жил зорж 3 жил караваны зураг налаа энэ хизээ бэлэх бая. Эсвэл би жолооч болоод өөрөө шиг байна явж байгаа. Ирмүний хөвлөөсөө гэ. Тэ. Ер нь харин сая яваад бас жоохон ингээ нүд нэгдлээ шүү дээ. Ингээ явчих болдго юм байна. Нэг амар сүртэй бас асуудалтай биш юм бэ штэ гэдэг тэр мэдрэмжээ авсан учраас дараагийн удаад бол явхад нэх болохгүй зүйл байхгүй хаа. Окей. Thank you. Тэг караванаар бол бүр ингээд гоё хол явбал гоё юм штэ дундаа хийдгээд цогсоол хоноол те. За гэр бүл нэг иймэрхүү байна. За дараагийнх нь чөлөөт цаг гинэ. За энэ чөлөөт цаг юу хоёр жоохон холдсон байна уу эрүүл мэнд. Чөлөөт цагаараа дандаа эрүүл мэндэд анхаарсан зүйл их гэдэг юм шүү. Тийм бэ тий. 7-2-оос дээш удаа жимдээ явна гинэ. Жим бол миний бяцлаглалын газар болсон. Тэгэхээр би бол жимдээ айгу хаппи явж байгаа. За дээрэс нь 2 хүүдээ тогтмол үлгэр уншиж өгнө гэж бодож байгаа. Яг нэг Монгол ерөнхийдөө л Монгол тий хаа яах вэ гэх. Зарим монгол үлгэр амар хэцүү тий. Тийм учраас харин би өөрөө сонгож уншиж өгөх гээд байгаа. Би яг Монгол ардын үлгэрүүдтэй бол танилцуулна. Одоо энэ унах жилэн гэсэн танилцуулж байгаа. Хүүхдүүд ингээд те одоо юу гэдэг царцаа намжил болдгоо бороо үгэн гэд юу ярьж байгааг нь бол ойлгож байгаасаа гэж хүсэж байгаа ч гэсэн үнэхээр аимшигтэй юм билээ те. Яагаад ингэж байгааг асуудаг те. Зарим нь те. Ямар арьсч хамар дээр чинь тохоо явуулсан ч гэсэн те. What? Яа. Чөлөө цаг нэг хэсгээ дуусчлаа шүү дээ. Болж байна уу? Өөр нэг хайртай чөлөө цаг байхгүй. Би бол ер нь тэгтээ яг чөлөө цаг байдаггүй те. Байдгүй те. Харин те. Миний хүн ер нь чөлөө цаггүй амьдарч байхад хүн миний цагийг вест хийхэд бол би айгүй ууртай ханддаг шүү дээ. Дийлгүй байх. Угаасаа энэ ч амар сонирш тийм үстэй. Ер нь хүний цагийг үрэх гэдэг бол айгүй бүдүүлэг зүйл гэж байна. Last minute дийч хийд мэдээ гарууд бол уугна айгүйх тэгдэгээс одоо бүр ингээ уурлаараа хатас дайраагаа болсон. Яа, зя. Анхаа лазер хийлгэж шилнээсээ салав гинэ. Өнгөрсөн жил биелүүлээд нэг яваагүй. Би одоо тэгтээ энийг хаан шингээхээ ерөөс олж чадахгүй байгаа. Нөгөө нэг хүүхэд харах өнгөгийн зовлон учраас гяс ингээд яваад ирээ гэдэг ерөөсөө ямар ч сонголт байхгүй. Чи ганцаараа гяс яваад ирлээ те. Тэг чи хилэл тэр үед яаж ажиллах юм? Тэгэл цуцуулч л та. Тэгтэл чи ингээд нэг дор хаяж 5-6 хоног тийм. Ер нь амаргүй. Тийм тэгээд бодохоор тэрийг ингээд яаж зохицуулж таа бол хийхгүй. Би энэ Австралид хийлгмээрг байгаа. Хийлгүүл Япон Солонгос хоёрын нэгэнд нь хийлгмээр байгаа. Бараг нэг аялангаа хийх хэрэгтэй болчиход байгаа хөх тий. Тэнгүүт яг тэрийг яаж зохицуулахаа шийдэж чадахгүй байгаа. Би шилнээсээ салмаар байгаа. За дараа нь булчингийн мас маань 15%-аар нэмэгдэв гинэ. Наа чи мал айгуу дайггүй чи чадж байгаа зүйл шүү дээ. Тэгээ дараагийнхтайгаа холбогдоод 2026 оны 12 сар 57 кг болсон байна гэж. Одоо яа. 63. Мөнгө нь л хэцүү биш байхгүй юу тий. Юу ч болохгүй байгаа. Юу ч болохгүй байгаа мэдчихлээ л та. Тэгээ явах тий. Хүний л амьдрал. Тэгээ юу ч болохгүй байгаа юм ингээд. Болохгүй байгаа. Тэгээд 15%-аар бол булчингийн масаа нэмэн. Тэгээд турахтаа зүгээр л нэг экстрим дайет бариад турчих биш. Булчингийн масаа алдалгүй. Ингэж юм байгаа. Өдөр бүр тасгал хийх сэтгэл зүйчийн олон гэдэг байгаа. Дээрээс нь нойрны чанараа сайжруулах гэж бодож байгаа. Тэртээ тэрнгүү би бол
маш бага нойртой байгаа. Тэгтээ унтж байгаа цагаа зөв унтъя гэж бодсон. Тэгээд би нөгөө цаг аваад манайхаа Samsung-ийн удаагийн дугаарыг ивэнтгэлээ. Тэгээ Samsung-ийн энэ цагаараа өөрийнхөө нөгөө унтж байгаагаа гоё юм биш үү? чинь амар гоё. Тэгээ тэр ингээд бүр яг үнэн байгаа даахгүй. Тэгээ ингээд миний чи бол ийм пингвин унталттай юм байна гэдэг ингээд миний нийт ингээд олон оны туршил юун дээрээс гаргаж ирээд унтаад байгаа мөртлөө deep sleep-ийг юус авч чадахгүй байгаа даахгүй. Би 9 минут чиж яах шиг те. Ингээд байгаа шиг. Тэр чинь чи бүр тэгж унтчих угаасаа те. Тийм бүр юм нохоо шиг унтчихсан. Тэгээд болохоор тэр deep sleep-ээ би ингээд одоо авахд чухал байдаг юмнуудыг алин ч хийдэг байхгүй. Гарч өглөөний наранд авч ямар юугаа ялгаруулах хэрэгтэй ч үлээ. Тэгээд одоо кафеин ч байд юм уу, кафеин блоклох ч гэдэм. Тиймэрхүү юмнуудаа тэн дээр ингээд нөх хэлсэн юмнуудыг хийгээдсэн чинь өчтөр жишээлбэл амар гоё нэг өндөр скортой гарч ирж байхгүй сайн амарсан байна гэж гарч ирдэг жишээний. Тэгэхээр богино цагт унтж байгаа ч гэсэн чанартай унтах тал дээр анхаарах болно. За чиний эрүүл мэндийн тал дээр гоё зорилго байна уу? За ер нь бол 50 байхыг л зорж байгаа. Ер нь би амар цөөхөн юм зүгээр яг зорьё гэж бас бодсон энэ жил бол 50 амтрмаар гэдэг. Тий, яг бүр ингээд би зүгээр яагаад тэгж бодсон бэ гэхээр тэрийгээ ингээд гоё сурчих юм бол бусад зүйлээ хийхэд илүү амархан болох юм болоо гэж бодсон. Ер нь бол ингээд зорж байгаа ямар нэг юмыг зорж байгаа тэр шалтгаан бол хүн гоё л амьдрах гэдэг байгаа шүү дээ. Гоё л амьдрах гэдэг байгаа тий. Ингээд нэг юм ингээд аммаар байгаа юм одоо эсвэл нэг юм амжилтанд хүрмээр байгаа даа. Тэр болгоноос ч хүн ингээд нэг мэдрэмж аваад таашаал аваад энэ өстой гоё юм а би хүссэн зүйлдээ ингээд хүрчлээ штэ. Инглээ штэ гэдэг тэр мэдрэмжийг авах гээд байгаа. Гэхдээ одоо магадгүй юу гэдэг жишээлбэл за орлогоо тий. За тэд гэж бодож байтал угаасаа тэгэл тэр чин тэрэндээ хүрчүүл дараах руугаа явна гэдэг тэр бол хизээш дуусахгүй зүйл байгаа даа штэ. Гэхдээ яг энэ дундаа хүн яг ингээд нэг тийм гоё тэрийг enjoy хийгээд тэр явцаа маш гоё ингээд мэдэрч амьдрч сурмаар байгаа. Тэрийгээ сурчих юм бол нэгдүгээрт хит маш олон зүйлээс гоё мэдрэмж гэхээсээ илүү цөөхөн зүйлээс ч гэсэн гоё мэдрэмжээ ер нь аваа сурчна. Тэгээд ингээд хурж байгаа юм болгондоо маш гоё илүү гоё тэрэндээ ингээд баярлаж илүү гоё тэрнээсээ юм таашаал авч сурах юм болов уу гэж бол ер нь бодоод байгаа. Тэр утгаараа харин энэ жил зүгээр хамгийн чухал зүйл бол маш гоё юм тайван тэгээд яг юм өдөр болгоныг аль болох тийм аль болох моментойгоо яг тэр моментондоо оршоод тэр моментоос аль болох гоё мэдрэмжээ авч амьдрч сурыг. Тэгээд ягаад бас ингээд цөөхөн юм би өөрөө бичсэн байх гэхээр хоёуланд нь угаасаа ингээд дундын аягүйх зорилго байгаа байхгүй. Их чих орлого гэдэг. Тий. Дундын аягүйх зорилго байгаа. Тийм учраас тэрийг заавал одоо юу гэдэг чинь сая хэдийг хоёлаа ярьж байгаа бай тээ. Угаасаа их байгаад байгаа зүйлийг бүр олон болгохоос илүүтэйгээр би одоо жишээлбэл тэр талаасаа ингээд сайжрах тусам чамд нөлөөлөх миний тэр нөлөө илүү эерэг болох болов гэж боддог байгаа байхгүй. Би тэгэхээр ягаад гэвэл сүүлийн үед ингээд би айгүй жоох стресстэй байгаа л ингээд чамд ч гэсэн ингээд нэг жоох юм одоо юу гэдгийг тий хар яар гэл нэг тиймэрхүү юмнууд байгаад байгаа штэ. Анаа чи яах гээд байгаа юм бэ? Эсвэл би чамд жоох уурлаад ч юм уу тий. Уурлаад байгаа шүү. Анзаарахдахгүй уурлаад байгаа гэж магадгүй шүү тий. Тиймэрхүү зүйлүүдээс айгүй сайн анхаарай гэж бодож байгаа тий. Яг тийм моментын юмд хамгийн их гардаг хүүхдэл хүртдیں тий. Тий харин. Зүр бүх юм зөвлөж ингээл ирмүү арилал ингээл ивэл нэг усгаад байж л та чи гэдэг байхгүй. Тэгээд ажил яг ивэл хүртдэг байхгүй. Ирмэн бол угаасаа юугаач ойлгохгүй гэж явж байгаа болохоор тий. Тэгээ хөрх юмдээ ивэлийг хэлэхдээ дүү чи ойлгохгүй учраас гэж тайлбарладаг. Тэгэхээр тэр ивэл амар муухай тусч байгаа шүү тий. Яа тэр л тэгэхээр айгүй тэгэхээр би бол тэрийг би бол ингээ одоо айл алхал зэлгээд идэгсэн байгаа. Тэгэхээр хөрх юм их өртнөө. За тэгээд дараагийнх нь хэсэг нь бол би планди дээр зорьсон юм одоо нэг тэмдрийн арталт нөгөө энэ цаанаасаа бичсэн байдаг биш өөртөө ингээд гарчгаа өгөөд хийдэг хэсгүүд байдаг шүү дээ. Тэрэн дээр нь би категори үүсгээд планди тавтамар лүрмэн гэд бичсэн. Энэ дээр хийх ажлуудаа ингээд төлөвлөгөө гаргацсан байна. Дахиад нэг нэмж гаргасан хэсэг болохоор найзууд гэд бас ингээд хоёр хэсгийг их сайхан олон найзтай үнтэй. Найзууд гаргаад би найзуудтай хүсэж байгаа юмнуудаа хийцэн би бол тэдний төлөө магадгүй энэ тавьсан зорилгууд нь хичээж чадах юм байх юм бол би хичээнэ. Гэтэ ер нь бол та нар өөртөө хичээгэн. Гэтэ би ингээд найзуудтай хүсэж байгаа юмнуудаа
бичсэн байгаа. Тэгсэн дээр амар гой санагдчих надаа ингээ найзуудаа хүслээд Би тэгээ эргэн уншсан. Би одоо яг Instagram пост хийхээ бэлтэж байгаа нөө биелсэн хүснүүдэд ингээ зурагжуулаад ингээ оруулах гэж байгаа. Тэгээ харсан чи манай найзуудын юмнууд тэгээ одоо удахгүй штэ газар яараа. Nice. Та нар миний ивэлд багцсан учраас ингээ юм чин биелээд байгаа мэдэж гинөө гэдгийг харуулъя. Тэгээ уншсан чи нэрээ амар хөөрхөн юмнууд бичсэн. Одоо би жишээлбэл энэ гэрлийн дэлгүүр салбартай болоогүй. Гэрлээд өөртөө А тийм үү. Ийм зориг байгаа ч юм уу ч юм. Бас Атлантик хоёр салбараар зориулахгүй юу сте. Тийм шүү дээ. За гэрлээ хичээгээрэй. Гэрлээ хичээгээрэй. Хоёр салбар. Найз чинь чиний үнс зорьсон байгаа шүү. Гэх мэтчлэн тиймэрхүү юм байна. За тэгээд ерөөхдөө нэг иймэрхүү байна. А дээрэс нь нэг ийм энэ жил бас бодож байгаа юм. Эндээ гой бас Мельбурнд хэрвээ энэ жил байж таараа штэ угаасаа. Тэгэхээр энэ хавцаанаас гоё тий хүмүүстэй шинэ хүмүүстэй танилцъя гэж бодож байгаа. Хойлоо түрүү жилээс тийм зорилго тавьчихсан штэ тий. Тэгээ бид хоёр энэ дээрэл мэдээж 3 4 жил болж байгаа юм чинь зөндөө олон гоё найзуудтай хүрээлтэй болсон. Тэгээ тэндээс манаас энэ жил ямар олон хүн явбаа тий. Тэглээ тий. Тэгээ одоо жишээлбэл Туяагч их бүр тэр чигтээ Queensland руу нүүцэн байна. Дона Итгэл хоёр бүр Монгол нүүцэн байна. Манай Алтан хөрш маань Монгол буцсан байна. Нөгөө байранд маань байсан Алтүрши маань ихнэрнээс өөр тийшээ байр аваад нүүцэн байна. Тэгэл инхчин интерпрестэй маань хоёр өрөөчлээ. Ингээд бүр амар олон хүмүүс явцсан. Тэгээ надад амар сайд байсан. Тэгээд одоо нэмж гоё бас хүмүүстэй. Гэхдээ тэр хүмүүс буцаад ирмээр байна. Та нараас ирмээр байна гэдэг. Ирмээр нь буцаад ирмээр байна. Гоё тиймэрхүү хүмүүстэй бас гоё танилцъя гэж бодож байгаа. Яаж танилцах хэрэгтэй бол таа тий. Үгүй зүгээр яг нэг юм хийдэг баймаар байна гэж бодож байгаа. Яг нэг юм. Тийм. Одоо нэг зүгээр уулзаад уухаа. Тийм ерөөсөө тийм байхгүйгээр тий. Яг нэг юм хиймээр байгаа тий. Чирхгүй тий. Хойлохтой ярьцсан. За нэгэнд ирсэн чи хойлоо танилцуу даа. Хийх үү дээ. Нэг юмтай хүүхэн гоё. Яг юу гэдгээл тодорхойлоогүй. Яг шийдээгүй. Тэгтээ. Тийм гоё газар үзээ кампинг хийсэн ч болно шүү дээ. Тийм. Өөдгийн кампинг хийдэг тийм юу хийж болно шүү дээ. Тийм. Тэгээ яг бас хүүхдүүдтэй хүмүүстэй хүүхдгүй хүмүүс ингээд нэг тийм жоохон хэцүү байгаад байдаг. Бас амар ойлгомжтой байхгүй тиймээстэй. Хэцүү байгаад гэж бодохоор бид нарт бас амар хэцүү. Тэгтээ одоо жишээл манай байрны болон манай энэ хавийн манай энэ crew бол битэр л хүүхдтэй бусдын дандаа хүүхдүүдгөө гэхдээ ингээд амар хөөрхөн гой болдог. Тий. Гэхдээ л ингээд хинхэндээ бас яг тэр зүйлүүд нь ингээд жоохон ингээд хэцүү зүйлүүд нь аюу их гардаг байхгүй тий. Тийм чинь тэгэл нэрнэсээ кампинч байдаг юм уу ч байдаг нэг тийм зүйлүүд. Зорхоо мартсаар яригнэслээ. No. Нэг зорилго зорхоо мартчихэж сургууль дээр нэг удаа волонтер хийж үзье гэж бодсон. Ямар нэгэн ажилтна. Эвэлийн сургуулийн нөө. Эвэлийн сургуулийн эцэг эхийг ингэж хамруулах ажил бол бүр маш их байдаг. Тэгээд үнэхээр excuse хэлмээр байвч одоо жишээлбэл манай хүүгийн хамгийн сайн найзынх нь аавж өөр хоёулаа хуульчтай амар цагуу хоёр хүн гэсэн ингээл бүх юм нөгөө нэг шаардлагатай аавж өөр ингээл бүх юмд оролцоод бүх юм хийгээл ингэ явж байдаг. Нэгдүгээр соёлыг нь мэдэхгүй гэж айгүйх хаашаа суудаг байсан. Хоёрдугаар зав байхгүй гэж айгүйх байдаг байсан. Одоо тийм энэ жил үнэхээр аль нь ч байхгүй гэхдээ нэг хичээгээд үзье гэж бодож байгаа хүүхдийнхаа төлөө. Өнгөрсөн жил эхний жил байсан өөртөө мэдхгүй юм үнэхэртэй байсан шүү дээ. Үнэхээр байсан. Энэ жил бол нэлээд ингээд нэг тийм ойлголтууд авчлаа тий. Тийм учраас одоо нөгөө талаас энэ чинь бас community байгаад байгаа тий. Энэ community-тэй бас өөрсдийнхөө ийм гар биеэр оролцох зүйлсүүдээ бас хийх ёстой гэдэг тэр нэг юм хариуцлагын зүйл ч гэсэн бас байгаад байгаа юм тий. Тэр утгаараас яг энэ жил бол тэр скул дээр нь болдог янз бүрийн ивент юм дээр нь волонтер бол хоёул хамт хийтэй бас ээлжлээд тийм зорилго байгаа маа. Тэрийг оруулаг байсан. За тэгээд ерөөхдөө миний бичсэн юм бол нэг иймэрхүү байна. Дараа нь хүслийн жагсаалт гэдэг ийм урт лист байгаа шүү. Окей. Хай санта. Хүслийн жагсаалт дээр нэг олон хүсэлтэй юм дөө. Тэгээд үнэхээр зүгээр байвал гоё гэдэг тэр надад тэр метагийн AI generation 2-ийн шилэн байвал гоё санагдсан. Гонтч. За иймэрхүү чиний зүгээс нэмэх юм гайгүй те? Нэмэх зүйл гайгүй. Тий. Бидний зорилго ойлгомжтой. Тэгээд 2026 хоног бутах уу? Алнаа. Тэгээ гоё жил алгана. Үнэхээр гоё жил алгана те. Тэр нөгөө юуны офисын нэг юм зураг гэдэг шүү. Тэгээ яг юу зэрж байгааг мэдэхгүй би гэдэг шүү. Окей. За тэгээд ийм байна. Хоёлынгийн яг энэ зорилгоудаа ингэж хамт ярилцаж хамт ингэж гаргадаг зүгээр надад амар гоё байдаг шүү дээ. Амар гоё байдаг. Тэгээд энэ дээр ингээд ерөөхдөө чи илүү лид хийдэг те. Одоо хоёлаа ингээд тгий. Тэгээд гэр бүлийнхаа ялангуяа юм гэр бүлтэй холбогдлолтой зүйлүүд дээр бол яг анхаа илүү их лид хийдэг.
тэр нь ч гэсэн надад амар ямар ч асуудал байдгүй. Тэгэл тэр зүйлүүд нэг тийм амар surprise ерөөсөй байхгүй. Дандаа л хоёулынх нь ярьжсэн зүйлүүдийг анхаа маш гоё ингээд багцлаад тэгээ тэрийг нь маш гоё юм нөгөө нэг тодорхой юм зорилгоод болгочтой учраас тэр маш гоё санагдаад пландинг л ачсан да тий. Хооцоо тэгээд энэ үлрэглийнхаа биелүүлмээр байна гэх. Харин тэгтээ ингээд хамтаа ингээд ярилцах аюу гоё байдаг гэж санагддаг. Нөгөө нэг хөөхдөхгүй байхдаа юу хийдэг байсан болоо гэдэг ерөөсөө ойлгохгүй нэг тийм юу хийдэг байсан бол тэгсэн чинь доор нь одоо хоёр хүүхэдтэй надад нэг хүүхэдтэй хүмүүс юугаа хийддэг вэ ингээ бодогддог гэдэг яг биччихсэн байхгүй юу. Тэгсэн чинь би ингээ бодсон чинь би нэг жил үнэхээр новшол хийдэг гэсэн юм шиг л нэг жил би нэгтлэн бодохыг сургалтанд суусан санаж байна. Тийм шүү дээ. Хятад хэлний хоёр төвшин сурсан. Одоо юу ч яахгүй. Ниши хош юм яасан. Ганц ийм л өгүүлбэр. Юу гэсэн. Чамаас илүү саадтай хоёр курс хийлээсnийхээ. Чи зүгээр амар автоматар ганц өгүүлбэр чийлсэн. Тэгээ тэрнийхээ утгыг ойлгохгүй шүү. Би мэднэ хоо. Юу гэсэн. Хэлэхгүй юу гэж хэлж байгаа хүн хэлж байгаа. What's your favorite color гэсэн үг. Юу амар random өгүүлбэр цээжлээ. Чухал штэ хүндээ хэдэд хүндээ таарад тэр хүмүүс ямар өнгөнд дуртай бол аль планд газархгүй гэж бодох ч юм бэл. Тэгээ батар үнэхээр л завтай л исэн юм шиг байлээ те үнэхээр солиотой тэгээд гоё штэ уусаа тэгтээ завтайхтаа өргөө завгүй. Завгүй байгаа юм. Тэч намайг ажлаас амар оройч амар ууралдаг сте. Тэг хийдгүүр наа тэг. Бараг цаалаа хэрэг цогцоо өгч анзаарахгүй. Ирэх гэдэгтэй. За тэгээд хамт байсанд баярлалаа манайхаа. Тэгээд иргэжэл олон гоё контентээр уулзах болно. Тэгээд би хизээ брейк авах бас мэддэх болно. Тэр ойрхон баха. Ойрхон. Би одоо нэг энэ бэлтгэсэн байгаа контентээ оруулаад тэгээд брейк хийгээд тэр хоорондоо манайхаа би бас нөгөө сошиалаас өөрийгөө чөлөөлж байгаа. Жолооч болох гэж байгаа шүү. За тэгэхээр тэрнийхээ дараа бас гоё уулзах болно. Тэгээд миний аян замд амжилт хүсээрээ. Тэгээд бүгдэнд нь 2026 он яг хүсэж байгаа шиг нь маш гоё юм болоосаа гэж бүгдэнд нь хүсэж байна. Тэгээд болно гэдэгт бас итгэж эхлүүлээрэ. Тэгэхээр бүгдээрээ 2026 оноо дүнсэн бичлэгээ ингээ уулзахад өөрөө нэрээ бүгд ингэж ярьж яснаа биелүүлсэн байна гэдээ уулзъя. Жолооны өмнөхөө бариад олцсон тийм. За тэгээд яг энэ ярьсан зүйлүүдээ одоо оныхоо төгсгөл дүгнэхтэй биелсэн биелээг нь ярих бас амар гоё шүү дээ. Маш гоё мэдрэмж байдаг. Тэгээд заавал оныхоо их нь гоё бичээрэй. Тэгээд нөх уртжил байгаа юм шиг санагддаг ч дороо дуучдаг учраас ингээ сайхан улиралт нь эхнийхээ зорилгоодыг хуваарлаа. Тэгээд тэрэнд ингээ алгуурхан жихнээсээ битээр илтгэр тайвнаар бүгдээрээ гоё зорилгоодтай хүрцгээе. Зорилгоод ч гэжтэй. Зорилго гэдэг үг айгүй тийм амбицлэг сонсогдоод тийм үнэндээ зүгээр бидний энергийн нэг хэсгүүдтэй тий. Ер нь бол тийм шүү дээ. Ага social detox гэхээр би бас хамт хийж таарна. Тэгээ сторийн дээр оруулах гэж магадгүй. Чи ер нь баг өдөртэй гэсэн. Яагаад стори хийгээ болчоо юу болоо тэгвэл ордог би баг чамаг мессенгэнгүүд өөртөө тий оруулдаг л тийм л би. Би санаа заваарай гэж хэлсэн. Тэгээд бүгд нь хамгийн гоё 2026-ны хүсье. Яа, амжилт хүсье. Bye bye. За өчигдөр бичлэг хийж агаад ямар олон үзэгчтэй юм бэ? Хамтаа идэ одоо бүгдээрээ хамт яа даа. Тий, тэгээ одоо тэгэхээр өчигдөр хамгийн төгсгөлт нөгөө энэ жилийнхаа мото үгийг тий энэ жилийнхаа моттой үгийг хэлж байгаа мартсан байж тээ. Ирмүнэ чиний мото юу юм 2026-ны юу? Чиз гэж. Чиз гэрэ. Чиз. Тэгээд миний мото үг юу гэж бодож байна? Мэдгүй. Let's start again now. Moving forward. To where? Forward гэдэг үг миний энэ жилийн мото үг заяа. Тэр нь ямар утгатай вэ гэхээр ерөнхийдөө одоо ингээд сайн ингээл нэг хүүхдээ хараал ингээл бүх юм нэг энэ жил би ирэх өмнөх жил бол ингээд бүх юм ачаал хэтрүүлэхгүй гэдэг нэг тийм биш үү те. Тэгээ ирэх жил болохоор зэрэг жоохон юмнуудаа одоо хийдэг юмнуудаа ахиулаад карьерийн хувьд ч тэгээ moving forward гэдэг чинь бас нэг жолооч болохыг хэлж байгаа байхгүй тэгээд тэр бас миний амар чухал зүйл байгаа учраас энэ хоёрыг зөөж ээж машин барьдаг жолооч болохын тулд тэгээ moving forward 2026 за тэгэхээр миний мото ийм байсан шүү дээ энийг хэлэх гэж байгаа марцсан байна тэгээд үсэн ажлыг байхад оруулсан дуучлаарай. Cheese bye bye. Bye bye. Bye bye. Cheese. Subscribe. Cheese.
Subscribe. No cheese, ирмэний cheese. Ирмэний cheese. За чиз гэж. Cheese.